өөрийн хүссэн CS тоглоомын скинэ exchange болон апгрейд хийн Keydrop-оос аваарай. Мөн Vivid промо кодыг ашиглан цэнэглэл бүртээ 10% хөнгөлөлт авч манайхаас зохиож буй giveaway-д оролцож скин эзэн болоорой. Keydrop хамгийн хурдан орлого зарлага, хамгийн бага спред, хамгийн хурдан арилжааны гүйцэтгэл, хамгийн их арилжааны сонголттой, Азийн хамгийн найдвартай, даатгалтай Forex broker MOT-FX. Plus Mongolia. Million Goats. За сайн байцгаана уу. Манай Vivid podcast маань наадмын урт хугацааны дараа ирж байна. За энэ удаагийн дугаараар мэдээж хүмүүс бол нэг тайлбарлаад танилцуулаад ах шаардлагагүй хоёр тоглогч ирсэн байна гэж бодож байна. За тэгээд мэдээж нэвтрүүлэг манай контентын ивент итгэгч хамтран ашигч байгууллагаар Emotive Forex ажиллаж байгаа бол спонсор байгууллагуудаар Keydrop болон Million Goats Plus Mongolia нарт ажиллаж байгаа. Хамтран ашигч байгууллагуудаа баярлалаа гэж хэлэх зүйтэй байх. За тэгээд өнөөдөр өмнөх дугааруудыг хальт харсан бол ер нь бол амар тийм баригдмал яваад байгаа шүү дээ. Өнөөдөр та хоёр ирсэн болохоор гуруулаа амар гоё хөнгөн мааз явчих байх гэж бодож байна л да. Оо ямар ч асуудал тийм. Тэгээ сураагүй биш чинь тэгэл туртай наадлаа явах чаа. За ямар ч нөгөө нэг ихний ээлжин зүгээр нэг танилцуулах маягаар зүгээр ер нь бол анх CS гэдэг тоглоом руу яаж орсон. Тэгээ ер нь бол таарын анх ингээл тоглоом тоглож эхлэх хугацаанд бол Монголд Dota CS 2 амар төлхөө ингээл од тоглоомнууд байсан шүү дээ. Тэгээ Dota тоглох боломж байсан. Ер нь яг яагаад CS-ийн сонгох болсон? За ихтэй тийм ярих уу. За миний хувьд бол угаасаа хамгийн анх угаасаа яг тоглоом сурж исэн гэвэл яг Warcraft-аас эхэлж тоглоом тоглож эхэлж байсан. Бүр багасаа нөгөө гэрт компьютер байдаг гэсэн юм байна. Тэгэл тэрнээс хойш ингээд ноутбукн дээр ч яг гэр одоо нөгөө суурин компьютер гэж байдаг шүү дээ тий. Давхар суурин тэгэл бас ноутбук ч гэсэн айл айлгаар тоглож байгаа л тэгээд 1.6 яг тухайн үед чинь яг манай ах махан ирж хаяа тоглодог байсан. Тэгэл тухайн үеэс яг ингээд яг нэг юм донтож гэх юм нэг тухайн чинь хоббир бол тий. Тийм тэгж л яг гэсэндээ ер нь бол Dota бас тоглох боломж бол байсан. Тий. За миний хувьд гэх юм бол би бүр хүүхэд тах манай эмээгийн ихчтэй ингээд юм багшихгүй. Тэгээ нэг Pentium-ийн нэг юм цагаан урт дэлгэцтэй тийм байдагсан мэдгүй. Тэгэл Pentium-ийн компьютер дээр ах такси гээл тоглоом тоглодог. Тэгэл 1.5 бас тэр чинь бүр эдэн настай 6 7 настай л хүүхдээсэн баг тоглодог. Тэгэл ер нь анханасаа л тэр компьютер дээр тэр хоёр тоглоомыг айгүй их төлхөөр тоглож эхлээл. Тэгэл угаасаа яг дунд ангид ороод яг сахилахгүй насан дээрээ ирээл PC тоглодог болол. Миний хамгийн анх тоглодог гэсэн яг тоглоомууд дуртай тоглоомууд гэх юм бол 1.6 Dota 1 The Warcraft Blood Mod гэж байдаг шүү дээ. Тэдрийг бол айгүй их тоглодог байсан. Тэгээд ер нь бол яг тоглосоор байгаа л тэгэл за угаасаа Counter Strike-ийг л угаасаа хамгийн сайн чадчих байгаа болохоор энэ тоглоомыг л ер нь илүү их нөө дуртай байдаг шүү дээ. Тэгэл Dota тоглох, Counter тоглох гэж Counter тоглоод тэгэл байрныхаа хүүхдүүдтэй нийлж айгүй их PC тоглодог байсан. Тэгэл ер нь Counter тоглодог бол 2018 оноос хойш LAN гэж баг нэгдэл. Ер нь яг яагаад мэрэгжлийн тоглох болох шийдвэр гаргасан? Ер нь юунес inspire авдаа би ер нь чадах юм байна. Ер нь энэ тоглоомыг хөөе гэж бодов. За миний хувьд бол яг ингэсэн юм аа. Би ч яг Dota Counter 2-ыг яг зэрэг тоглодог байсан. Тэгээд бас хаяа 1.6 ч ланч маань тэгээ хоёул ингээл яг ингээд төлхөө байнга л ээжлээд тоглодог байсан. 17 он 16 онд чинь тайпа Монгол хайж 16 он тий. 15 оноос хойш тоглож байгаад тэг тухай ч яг Go гарч ирээ тоглож байсан юм аа. Тэгж яхад л яг 16 онд яг би нэг Аз PC-нд дэж явахад яг Монголын цогоох 50-2-ыг харж ирсэн байна. Тэгэл тэр тухайд яг ер нь бол нэг хүмүүс амар тийм мэдцэдэл тэгээд би тухай ч яг сайн мэдэхгүй байжгаад за ямар ч ингэ амжилт үзүүлж болох юм байна гэд тэгэл яг тоглож ирсэндээ яг хүү бүр яг нэлээд тууштай байнга л ингэ спамдал хийсэн гэсэн үг. Би бол юу яасан зүгээр л яг тоглоод PC тоглодог л байсан шүү дээ. Яг өөр ороод бус хүүхдүүдийн л адилхан тоглоод цагаар дуусаар гардаг байж байгаа л тэгсэн яг 2018 онд би манай биш нэг 10 жил 33 төгсөн сансарт ер нь сансрыг واخгүй юу. Тэгээд LAN гээд PC сансарт байдаг гэсэн. Тэгэл яг LAN гээд PC-нд анх ороод чи ингээл баг гэр шиг байдаг байсан дөө яг PC-нд ороод хоноод ингээл хүн болгоны л амьдралаар ингээл яг PC-нд тоглодог байж байгаа л тэгсэн чи нэг өдөр харин одоо хүмүүс яг мэдхгүй л ах
Кани гээд бүдүүн Кани гээд бас нэг ах байдаг гэсэн яг ланд зэ Кани гээд. Тэнгүүтээ нөгөөдүүл нь одоо 1-6 тоглодог байсан маа байлаах, тазах тэ. Одоо энэ Гус. хин Фүри гээд байгаа штэ. Фүри 5К бид тэр ах тэднэртэй л ер нь хамгийн анх яг мэрэгжлийн төвшин нэг баг болохгүй л. Тэгээ тэр чинь намайг яг анх нөгөө нэг зүгээр PC-нд байнга тоглодог болохоор ахын дуу өстой гой буудаж ин мэрэгжлийн баг тоглох хүссэн сонирхол байгаа юу? Чи ингэ тоглож үзэх үү гээл. Тэгэл анх юу ямар гоё юм бэ нэрээ мүү тгий гээл. Тэгэл манай анхны бүрэлдэхүүн чинь яг тэр Кани, байлаах, тазах би нэг юм байла баг Фүри давках байсан баг. Тэгэл би тав яг анх Лан e-спорт гээл баг үүсэл. Тэгэл тэрнээс хойш юу ч одоо ингээл тасралтгүй энэ тоогонд ингээл сайхан явж байна. За өмнө тэгэл тэгээ өмнө ингээл ланддаг байж байгаа шүү дээ. Яг асуух чинь. Лангийн амьдралынхаа талаар ярьсан. Лангийн тийм факт. Одоо ийм штэ. Одоогийн хүүхдүүд яадгийг бол би мэдэхгүй байна. Би тий чи ингээл ландна тухайн чинь хүний 20,000 тэгэл 100,000 тоглоно. Эсвэл бүр сайн хүмүүс хоорондоо яг ингээд тоглох чивэл хүний 100,000 гээл 200,000, 300, 400, 500,000 гээл хоорондоо бооцоо тавиал тоглоно. Тэнгүүт ерөөсө муу хүн гэж бол ерөөсө байдгүй байсан. Бүгд л сайн ингээл яг 10 хүн хоорондоо нийлээл тэгэл алдчихсан юм чинь бүр 24 цаг, 48 цаг PC-нд бүр ингээд унтахгүй 2 өдөр болцсон зомбистэй явж байгаа юм чи. Тэгэл яг ландаал мөнгө хожихгүй л. Тэгэл хөрхэн амт мань ичээ тухайд яаж 100,000 төгрөгтэй авах вэ? Тэгэл 20,000 зингийг бол тэгэл бас хэцүү олж мөнгөө ингээд босгож байгаа шүү дээ. Тэгээд яг уцаа гайгүй уцтай нэг мэг нь шууд тэгэл хүчээр уцаа барилж байгаа хожигдох юм бол. Тэгээд хожигдох юм бол ах нар мах нартэй найзууд уцыг аваад гараад ламбард нь тавиал мөнгө өгчин. Тэгэл би одоо ингэж боддог байхгүй юу? Монголчууд ингээд нөгөө нэг хоорондоо амар 5-9 хоорондоо ингэж ландж тоглосоор байгаа тийм одоо юм муу санаа гэх юм уу те тоглоом доторх энэ одоо арга барил нь бусад одоо энэ хятадууд ч юм уу нөгөө Азиудаасаа илүү их хөгжиж юмсан найз санагдаад байгаа байхгүй. Одоо жишээл ингээл манай монголчуудын Синзу, Энзи те техно, блиц ингээл 910 яг өсгөө сүлд орж ирсэн. Тэр хэд бүгд л яг нэг замаар ингээл маш олон жил ингээд ландаа тоглолцсон болохоор арай ингээд бусад Азийн орнуудын тамирчдаас арай илүү байгаад байгаа юм шиг надад санагдаад байгаа. Тэр нь бол бас бидний яг тэр лантай холбоотой санаа ер нь хэр байна. Одоо ч яг тийм лан бол ер нь байхгүй шүү дээ. Зөв онлайнаар л нэг Discord-оор тоглож байгаа шүү дээ. Тийм. Харагч угаасаа мэдхгүй. Баг би л тийм юм сонсоогүй байна. Хоо чинь тэгэл хожигдох хэрэггүй л тоглож байгаа шүү. Яг үнийг хэлэхэд. Тий. Тийм шүү дээ. Тэгээ амар ялраад явж исэн гоё тийм юу вэ нөө? Түүх вэ нөө? Амар ялраад шүү дээ. Яг үндэ тэгэл. Би нэг ялж байгаагүй. Хождог байх гэсэн. Яг шүү дээ. Тэгээ ганц хэрэг амар яларсан гэж бол хэлэхгүй. Одоо ингээл жишээ шүү дээ. Тухайд ч одоо iPhone 7 молоо байсан юм уу да чаас хэд байсан 6 шир магадгүй ингээл арай гэж нэг уцны эцэг их маань ингээл аваад өгж байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр мөнгөний яасан уцыг аваачаад хожигдсан. Тэг мөнгөө өгч чадахгүй уцаа өгөө олсон чи ахнар айл дээр тэгээ чинь зохицуулч тийм баас. Тэг гэртээ харих гад тэнгууд харьж чадахгүй. Уцгүй хүн чинь гэртээ харьж чадахгүй шүү дээ. Тэг PC тоглох гээд PC-ндээ байж ангууд мөнгө байхгүй харьж чадахгүй. Тэгээ бүр ийм түүх байдаг шүү дээ. Одоо тэгэл гэрээсээ чойрч л байгаа юм л та. Ер нь бол гараас найзуудтайгаа нийлээл би чи сансын хөгч шууд одоо манай Лолжиг гээд Анар гээд найз үдээ. Одоо Сингапурт сурж байгаа. Тэгээ би шууд Андрих руу шууд тухтаагаал гэрээсээ гараад явж байгаа шүү дээ. Тэгээ үйсэн чинь ээж наваа цагдаад өгсөн. Ээж ч нөө. Тийм гэрээ Яа. манай хүүхд Алга болсон гэдэг үү? холбоо гэрээсээ ингээд гарч яваал тэгэл хэдэн өдөр байхгүй болчихжээ. Ингээд цагдаад аваач. Одоо 90 сурвалж болсон. Тэгэл нэг өдөр PC-нд яг 19-т би чи бүр баг 7 молоо онцон найстаа тогложсэн чинь тий оптик гэвсэн. Тэгсэн чинь араас бас гээл нэг юм орж ирээ шууд намайг зөгчин. Тэгэл ингээл цохиулаад эргээл харсан чинь би одоо манай эмээгийн төрсөн их чинь хөөхтэйгээ бадралгаад манай ах байдаг байхгүй. Тэгээ миний ганц айдаг ах. Ерөөс нь хүнд нэг юм зүрхнээс нэг айдаг хүн гэж байдаг штэ. Тэгээ тэр ах маань яаж намайг олж ирсэн. Анх олоод мөн хошмын чамайг ингээд 90 сурж муурлаад ингэ чи юу боддё эцэг ихтэй амьд үгүй яаж хэлэхгүй байсан ингээл. Тэгэл явж явах тэр үед л миний данд чамайг яал юм. Тэгээ гэртээ харих бол бас гоё мэдрэмж байгаа штэ тэр чи хэдэн өндөр зэлбэнтаад өөр газараар явцсан тэгэл ахтаа зодуулаад харж байгаа. Тэгээ очихдоо бүх үннээ хэлээл оргоо байхгүй тэр нэг хаалга тогшох хэцүүд те. Уусаа тэгээ гараа явчих яаж ингээд ланд. Өөрийн сургаан маргаад 7-д бас шууд хичээл явах юм.
Ер нь жоохон PC тоончол өглөө гарах нь гим хийцэн гарч юм Тий. санагдаж Тийм байна. тэгэл аимш тухгүй те. PC-нээс гараад. Бид өөр чи юм бол хоёлаа сансрах. Бид өөр чи бас 1-6 мурга хамт нэг ландна. Цэлмэг гэ бид гурав бас ингэ бас нэлээд ландна. Тэр чи бүр багын найзууд тахгүй юу? Яг Тийм. тий Тимука чин жок би яг зам гараал. Тэгээ хүүхэд байхасаа угаасаа л яг сансарт Аз гээл яг 33 ингээл ерөөсөө яг л ингээл хамгийн яг тоглолтог PC-нүүд нь яг тойрол хитгэн PC. Тэгэл тэрнгээр яг л тэл хооронд аяг уут тоглолчдөг. За одоо та хоёрын ч одоо нас ингээ яг залууч гэсэн одоо яг энэ орчин цагийн CS тоглогч нар дундаа одоо ер нь баг нэг ветеран гэж хэлэх болох тоглогч нар шүү дээ. Ер нь одоогийн Монголын CS-д байгаа тоглогчдоос ер нь хамгийн баг удаан байцсан хүмүүсийн нэг шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь бол тэгэл одоо 23 настай хоёлаа бидний дээд үе гэх юм бол мэдээж манай монголцын ах нар те зээлх ах 50 ах. Тэгэл тэдний л яг доотлын үе одоо ингээл залуу гэж байгаа ч гэсэн эдний 7 8 9 жил бүгдийн тоглоомд цаг зав зарцуулсан л байгаа байхгүй юу? Тэгэл одоо сая байсан тэгэл Double Cabal дээшээ гэвэл. Тийм шүү дээ. Double Cabal Erka тэгэл машин ган зээлх гээл NCL цогоо 30 монголцын. Дөнгөд өдийг хүртэл хамт тоглож исэн хүмүүсээс чинь ер нь хамгийн гоё уур амьсгалтай баг ч юм уу байсан багууд хамгийн гоё хамт тоглох гоё байсан хүмүүс ч юм. Тийм үү? Би бод ер нь яг 3 жилийн арга хүртсэн баха. Тэ бодох нэ. 18 онд чи хамгийн анх би чинь онлайн тэмцээнд явчихсан Experience Land. Тухай чи 17 онд би Хальт Монголд байж ах нөгөө тухай чи яг нөгөө Storm Riders гэдэг хэц багаар болчихсон шүү дээ. Тэгээд Нэвз Марах тэгээд Хурцаах хинүүсэлээ даавар. Тэгээд NCL цогоо тэгээд 9 байсан. Тэгээд тэр тэ хамт тоглож байгаад шууд тухай чи D13 манлах нэг хальт дууцсан байж байгаа. Зүгээр л мэндийн зөрүүтэй байж байгаа л Монголоос нэг хальт гараад тэгээд Storm Riders гэх рүү яваад тэгээд би буцаад яг нэг Experience Land-ын сонгон шалгалт болох ч наа гэж буцаад D13-д авч ирэл. Тэгээд яг тухай чинь ростер уусаа манлах би Тамрарита Тамраах тэгээд Скемках нэг нь болохоор тий Темка Wow. Темка Wow. Хоёр Темка. Темка Wow гэж мэдвэ? Темка Wow гэж тоглолдог байсан. Тэгээд бид тав чинь яг Experience Land-ын эрхийг нэг 29 эртээ хийж аваад. Тэгээд тухай чи яг тэр идтэйгээ би бас нэлээд зурлцсан 3 4 жил ингэ нь бол яг D13-аас хойш миний карьер яг ихсэн үе гэвэл би тухай D13 л гэж энэ хөдөө боддог. Тэгэл зөндөө юм сурсан. Зөндөө юмч тэгэл заасан гэж боддоо шүү дээ. Шууд D13 тоглолдог анх тоглолт хийдээсэн. 15 таа шүү дээ. Би тэг 18 онд чинь яг 16 хүрээг багт очсон шүү тэмцээн дээрээ. Тэгээд нөгөө хүмүүс нарын албаных нь за яг тэмцээн эхлэх өдрийн өмнө нугас төршөөд нь болж байгаа юм байна. Тимука битэр чиг адилхан баггүй. Яг л 2002 оных. Тэгээ 18 онд би ланд байсан. Тимука D13 байсан. Тэгэл тэмцээн дотор 15 настай жоох хүүхд багад төлөвлөл. Хамгийн гоё байсан багт D13. D13. Тийм. Угаасаа нөгөө яг нэг юм юу ч хүү ингээл байхаас эхлүүлэл намайг нөгөө манлах ч юм бас ингээ хүүхчгээ ингээ өсгөө ингээ явцсан. Тэгээд хамт ингээл би ч мараа ингээ PC-мэс бас нэг мөнгө төлтгүүл хийсэн юм бол хамгийн анх Азад бол нөгөө Азийн амраах тэгээ нөгөө Тамираах гэдэг чинь яг тухай чинь яг тухайдаа ингээ ажиллаж яваадаг байхад би ч нөгөө яг за ямар ч энэ тоглоомыг бол гоё тоглох юм байна та ингээ тайзнаар ингээ те админ аккаунт ч юм уу ямар нэг нэгэд өгвөл би ингээ тоглоно гэх. Тэгээ бас тухай чинь буст хийж мэдээ гэсэн. Тэгээд тоглож байгаа л D13 ч гэсэн манлахыг тухай чинь 13 PC ажилладаг байсан. Тэгэл тэрнээс хойш ингээд бүр ингээд жижигхэн байрнаас эхлэвэл хамгийн анх чи манлахын гэрт бүр ингээд бүүт мөт хийгээд тоглолдог байж байгаа. Тэгээ сүүлдээ PC рүү ороод тэгээ буцаад нэг арай гайгүй болоод баг амжилтаа гараад ирэнгүүт яг нэг хөрөнгө оруулагч ч юм уу те ах ч гэсэн өөрөө хөрөнгө ингээд зарцуулаад ингээд яг ингээд багаас нь бүгдийг л ингээд мэдж байгаа бол яг тухайн үедээ яг амар гоёс. Өөрсдөө цангахгүй л явж байгаа нэг гоё штэ тоглоом оруулаад явж. За миний хувьд бол амар сонь зэ. Тимука D13 3 жил басан гэж яас. Тэнгүүд би ерөөсө тоглож үзээгүй нэг л баг байгаа. Яг тэрэн D13 баггүй. Яг хоо D13 гэдэг нэртэй байхад нь бол би нэг ч D13 тоглож байгаагүй. Бараг тэрнээс бус Монголын бүх багууд ер нь тоглосон баг. Тодорхой хэмжээнд. Тэгэл ер нь миний хувьд яг одоо ингээл бодоод тах тэр Марахтай баг л хамгийн гоё штэ. Тэгэл өчнөө Марах ч тэгэл WTC юу гэдэг те. Ингээл Марахтай би чи олон өөр багууд Борны Монголиа гэдэг ч юм уу ингээл албогчижсэн. Одоо Марах яг ингээл монголцын ингээл ард байгаа учраас би бас монголцыг яг бүр хамаагүй бүр нэг төвшний дээр байгаа болов уу гэж боддог байхгүй. Яагаад гэхээр Марахтай цуг ингээд нэг багт хамт тоглоод ингээ ард байгаа ч юм уу те тоглогчийн хувьаш тэр коучийн хувьаш тэр ингээд хамт байхад тэр хүний нэг тийм гоё юм аура гэж юм байдаг байхгүй.
одоо тий загнахтаа бол шууд нөгөө тас хийгээл загнана. Зүгээр ингээд маазраад энийхтэй бол зүгээр миний найз шиг ч юм уу тий ингээд элдв болсон янз бүр балан юм бодоод ахгүй зүгээр ингээд амар гой хүн бохгүй. Тийм болохоор над Мара ахтай нэг багт хамт тоглож исэн ер нь хугацаад маш их гоё байдаг. Тэгээд дээрэс нь Мазалай байна. Одоо тухайн үед чи манай багийн эзэн рефт юм бэ. Snow Goons манай Goons ах байсан билгүү таах. Тэгэл Goons ахтай цуг бас яг тэр одоо манай контрч тэр нь мэдэх бах та Төв Басаны хойдолд нэг бут камп байдаг гэсэн. 64-ийн бут гээл угаасаа бүгд мэддэг. Тэр бутд бол ер нь миний амьдрал Яагаад бүгд мэддэг байсан? Яагаад бүгд мэддэг байсан? тэгэл угаасаа бүгд л мэдээл эргэлдээл тойрч гарч байгаа юм шиг. Тухайн чи яг Tiger-га баг яг замын цаатал яг бутэн байдаг. Тэгэл 64-ийн бут гээл угаасаа контрч ер нь гайгүй тоглолтог хүмүүс бол бүгд ер нь мэдэх байхаа л гэж би бодож байна. Тэнд бол надад амар гоё байдаг байсан. Тэгэл одоо байгаа SC бас ер нь айгүй гоё. Ер нь тэгэл бүх багууд л айгүй гоё тухтай байд юм дөө. Тэгэл яг хамгийн сэтгэл хоногч жоон гэвэл тэгэл Мазалай байна. Тэгээ Мара ахтай цуг. За одоо Борны Монголиа юм уу да яг амар гоё ийм бит нэг амар гоё мэрч гоё ташинд нь би ингээл яг лан гээл баг тоглоод ингээл явж ангууд ингээл яг ланд ингээл байж хат Мара ах ингээ хэлчихсэн гэж байгаа. За кулс тэгээд нэг хүүхдээ нэ наата дагуулаад ир. Тэгээ би эсрэг олоод ланд нь ингээд одоо л нөгөө лан штэ тэгээ шалгана гээд тэгээ яг Мара ах тухай чи мембер гээд ахыг тэр хоорондоо намайг дуудаал тэгээ би эсрэг багт нь олж ландаал тэгээ бүр амар хожижсэн аахгүй бүр 40 хийдмэд алал тухай ч контр 16 раундаар дуустдаг байсан. Тэгсэн чинь тэгэл Мара ах гарч ирэл за манай багт орох уу гэл. Тэгэл лүү би чи юу бүр нөгөө Мара ах тэр машин ган жилхтэй одоо нөгөө монголцын чи миний өвчин бол бүх юм шүтэн байгаа ш PC мисийн геймерийн PC мисигээл олонгот ард нь очиод ингээл харна. Тэгэл юу ээ гэл. Барита юу? Таймнаах мах эдэн машингаа ах эдэн ч юм бол тэгэл домог байлаа ш. Тэгэл тийм байжсэн чи яг тухайн үед нь яг Марах чинь тэр үедтэй холбоотой хамгийн сайн одоо багийнхан хүн тэгэл намайг асуурч нэрээ махаа гэл. Тэгэл яг Борны Монголиад анх ороод насаах тэр үедтэй цуг баг болол яг ер нь аюух гоёсэн дөө. Биш тэгээ өөрөө жоох хөхт аюу сахилахгүй л ээж тээ. Одоо ингээд ролнууд байна шүү дээ. Одоо чи ингээ оп тоглож байгаа шүү дээ. Ер нь ролнуудаа яг анх ингээ яаж та ингэж олж авсан? Эсвэл багийн хүмүүсийн хүчинд олсон уу? Эсвэл өөртөө бүр хүсэж авсан уу? Би бол ер нь Та ингээ хоёулаа сүлд IGL хийж байгаа шүү дээ. Тэгээд ер нь IGL хийх тал дээр ер нь ямар хөө? Одоо яг хин хийж юм чи? Одоо л садаж байгаа. бид чинь бүгд нэг нэгээрээ хийж үзээл ер нь бол тэгэл яг IGL-ийг ч бас амар хэцүү байхгүй. Ер нь л тэгэл хин хийх үү, яах вэ гээл би ингээл хийгээл тоглонгууд яг эс заримдаа ингээл яг анхаарахгүй тэгэл за Тимука хийх үү гээл ингээд нүднүүдээ салгардаал гэх юм уу. Тэгсээр гал тэгэл за яг би өөрөө хийгээл яг одоо л яг би хийж байгаа. Одоо нэгний үгүй хэлэхэд яг IGL-ийн үүрэг яг баг хэр нөлөөлт? Ер нь Тэгэл багийн ер нь 70% гээл ойлгочих ер нь тэр чигтээ. 30% нь бол тэгэл хувь хүний Тэгэхэд одоо ер нь тэгэл IGL бүгдийг заавал инктигээ тахгүй гоё чиглүүлээл. Гэхдээ эцсийн колыг хийдэг бай. Одоо ингээл юу гэж тайлбарламаар юм бэ? Багийн зүгээр одоо тархин гэх юм уу? Тэнгүүт одоо би эс хэлээ гэж бодоход одоо зүрх нь олчдаг ч юм уу ингээл амар IGL бол хамгийн чухал нь л гэж би боддtiin ер нь. Одоо тэгээд яг өөрсдийнхөө хуваар ойлуудыг ер нь яг яаж анх яг гоё мэдэрч барьж авав? Би бол угаасаа л анханаас л эсэр буутах амар туртай байсан. Нөгөө хүүхд тахтай тоглолдог. Тэгэл ягаад ч юм тэгэл эс авчдаг мөнгөө цуглуулж байгаа л 4750 болонгууд нь шууд худалдаж аваад нөгөө буутахад арай илүү тухтай амархан. Тэгэл тачаал хүний нэг буудаал авна шүү дээ. Тэгэл угаасаа эсээр тоглосоор байгаа л. Тэгээ анхны багтаа орохдоо ч гэсэн угаасаа манай багт ингээ снайпер хэрэгтэй байна. Тэгэл би бүр дуртай шүү дээ. Тэгэл угаасаа би бол бүр анханасаа л эс байсан. Тэгэл Монголд ер нь гэхдээ амар эс ер нь амар ховор идэв шүү дээ. Ингээл цөөхөн. Уг нь бол амар амархан тэгтээ. би ихтэй нэг юм бодож ирсэн шүү дээ. Яг нэг тухайн нэг Experience Sand-ын тэмцээнд нөгөө Scarce тоглож ирсэн байхгүй. Японы баг нөгөө Lazmaz Barca Marca гэдэг нэг гайд идэв шүү дээ. Тэд нар чинь бас ер нь бол сайн. Тэгээ бүр хуучны. Тэгэхэд хамгийн анх трендээ тоглож хах манайх нэг амар эвгүй раунд алдаад би нэг хэр байс авсан байхгүй. Тэгэхдээ бүр тэр нэрээ яг ингээд шоколад тэгээд тэр раунд үхээгүй баг дуусаа эс тэгээд дууссан. Тэгээ угаасаа манал яг би өөрөө яг Улаанбаатарт яг гэртээ ирчээл дараа тоглолт ер нь эс авах амар тутаа болол.
Тэгээ яалтчгүй нөгөө манлах өөрөө бас нөгөө снайпер тийм тоглох амар дуртай. Тэнгүүд за тэгээ яалтчгүй ингээд тавьж өгч байгаа юм чи. За тэгээ та ястэ. Бусдаар бол ер нь хэрвээ манлах ингээд өөрөө шууд арын албар руугаа яваад коуч мууч ямар нэгэн байдлаар орсон бол би эстэх ер нь тийм болцоо байсан байх гэж боддیں۔ Ер нь хувьдаа ч ер нь гэж нандаа. Чиний зүгээр анхны оршин тэмцээнд шууд экстрем лайн юм уу? Ер нь зүгээр Монгол талаан ч гэсэн ер нь орж байгаа юм. Монгол тэмцээнд үү? Монгол тэмцээнд ч гэсэн орж ирсэн. Тухайн үед гэхдээ чаас Монгол Дандаа PC-нүүдийн тэмцээн болно. Тэгээ арайны гой болж исэн чинь Mountain Dew гэдэг нэг тэмцээн болж исэн. Тэгэл одоо нэрээ манай Месал нэг баг гарч ирээл аварж штэ ер нь. Mountain Dew хамгийн анх Темках би Prism Discog нэг юм байлаа да. Бид яг нэг авраг аваад тэгээд араас нь яг Месагийн тэмцээнүүд гарч ирсэн байхгүй. Тэгэхэд тэгэл яг Месагийн эхний хоёр тэмцээн дээр нь манайх нэг төрүүлжсэн санагдаж байна. Януур бас хойш. Содогийн анхны лайн юу вэ? Миний анхны лайн тэмцээн ч одоо юу юм? Би одоо яг санахгүй л Mountain Dew бараг тэр л ах. Тэгээ PC-нүүд ч юм бол угаасаа очиод лангийн тэмцээнүүд чинь ингээл миний хамгийн анх хатагшаа явсан тэмцээн. Хамгийн анхны хатагшаа явсан тэмцээн хаашаа юм бол бараг хятад руу л юм байна. Ямар тэмцээн? Гэтэ ямар тэмцээн гэдгийг би яг санддаг бай. Би зөндөө тэмцээн гадагшаа явж тоглосон. Гэтэ хамгийн анхных нь гэхээс ч одоо хэзээ юм болоо. Уг нэг сэтгэлд амар орсон байдаг гэсэн анхны тэмцээн. Бараг Шанхайд болсон тэмцээн болоо. Extreme Slam. Үгүй тэгэхээр чи тэрнээс өмнө гэхээр чи би бүр яст анхны тэмцээнийг санах байна лээ. За ер нь бол хамгийн анхны төлөв спортоор олсон гоё орлого юу вэ? Тэгээ тэрүүгээр ер нь юу авч ив? Яг нэг амар гоё ажил хэрэг болгоод олж исэн орлого. Ер нь бол цалин. Угаасаа нөгөө яг Оноос цалинтай болов. Яг цалин бол одоо DR3-оос хойш чинь манлах яг өөрөө ингээ борд хүрэл явж байгаа шүү дээ. Ямар ч тийм спонсор гэдэг байхгүй. Тэгээ өөрөө хүчээр явж байгаа. Тэгэл бидэд нэг хэцүү оролтонд гайгүй оролцсон. Тэгээд тэр болгон тэгэл бидэдийг зүгээр мэлаагаал нэг өөрийнхөө данснаас ингээд ер нь ингээд хувьдаа ингээ өгдөг. Би манлагаас нэг сая 400 сая төгрөг аваад К50 орж нэг Лакостын К авснаа л амар баярлав. Ер нь бол хэдэн нэг 19 он маань. Чи ч бүр 19 он цалинтай тоглох амар исэн. Тэр чинь байнга бас авахгүй. Яг манлах өөрөө нэг боломжоор л ер нь өгдөгсэн би. За миний хувьд бол миний хамгийн амар санаж байгаа би Tiger-гээ баг тоглолт байх. Би Монгол мөнгөөр нэг сард бараг 5 сая төгрөг авдаг байсан. Тэр чинь бүр жоох хүүхэд ш 21 он тэгэхээр шидтэй 19 мөсөн 18 зүйл баг та. Тэгэл анх удаа яг ихний цалингаа орж ирээл 5 сая төгрөг бид хамт орчихсон чи яг нэг баг Tiger хотог байлээ. Яг 2 сарыгаа цалин тэр чигт нь шууд цуг орж ирж ирсэн. Тэгэл 10 сая. Тэгэл баг 5 6 7-оор нь баг өөртөсөнд амар гоё стикер карантин байна. Тэгэл гараад бүх найзуудаа хоол моолн дагаад. Тэгэл тэрнээс дараачих нэг ястаа стикер гаргаж үзлээ. Тэгэл ястаа. Арилжаачны ур чадвараа сорих боломжтой Demo Masters тэмцээнд арилжаач таныг урьж байна. Demo Masters демо арилжааны тэмцээний шагналын сан 10 сая төгрөг бөгөөд арилжаач таны бүтэлийн хураамж шууд шагналын санд нэмэгдэх болно. Тэгэхээр арилжаач та Demo Masters тэмцээнд орж топ 10 арилжаачдын нэг болоорой. Early Trader 8 сарын 3-ны хүртэл үргэлжлэх бөгөөд бүртгэлийн хураамж ердөө $30. Дэлгэрэнгүй мэдээллийг MOFT Forex сошиал хуудас болон вебсайтаас аваарай. Нэр одоогийн стикерийн баримжаа хэр байна? Өмнөхөөс дээш байна уу доош байна? Ер нь би бол гэхдээ яг өндөө бодохтой ингээл хүмүүс өндөө ярьж байгаа шүү дээ. За стикер гаргахаар хүн ер нь ингээ баяждаг амар их мөнгө орж ирдэг те. Тэгэл яг тэгж бодсон чинь бас гүү байсан юм биш шүү. Гэхдээ нэлийн доош болчих. Яг тэр яг юутай холбоотой байна? Би бол ингэж бодсон. За би шууд хилчхэн үхэд орж ирсэн. Ороод ирсэн. Одоо тэр чинь ингээ 4 хуваагдаж орж ирэх хэрэгтэй юм байж заа. Тэнгүүт за ийм хуучин бол 16 баг стикерний мөнгө хувааж авдаг байсан бол саяны менежер чинь 4 нь өөрчлөгдөөд 32 баг болонгууд 8 дээрээ хүлээж ийн гэх тэнгүүт бид нэр 24 баг стикерний мөнгө хувааж авч байгаа болж байгаа. Тэнгүүт хуучин одоо ингээл Counter Strike CS:GO байдаг багт бол CS:GO-гийн хамгийн сүүлчийн менежер гэхэд миний сонсож байгаагаар нэг тоглогчийн те 900 800 900 сая ч юм уу эсвэл зүгээр нэг энгийн зүгээр л нэг энгийн мажорын тоглолтын дээр нэг хүний нэг 300 сая төгрөг авдаг ч юм уу те нэг 100 мянгаас 150 мянган хооронд гэж би хүмүүсээс сонсч ирсэн. Тэгээд сая энэ удаагийн болохоор 24 баг хувааж авсан.
Тэгээ дээрэс нь ууг нь бол би хоёр хятад баг орж марууд амар сайн байх юм болов гэж бодсон чинь тэгэл хамгийн одоо тоглогчийн стикер гэж орж ирж байгаа мөнгө нь бол надад 4 хуваагдаж орж ирдэг мөнгө нь. Гэтэ дөрвөлээ орж ирэхдээ өөр орж ирнэ. Хамгийн ихэнд орж ирсэн мөнгө нь бол зөвхөн тоглогчийн стикер нэг 10 сая, 11 сая. Тэгээ багийн стикер би уг нь өөр зээлээр тоглосон. Гэхдээ би уг нь явахын өмнө гэрээ хийгээд явах чаад тэгээд хугацаа маань бүрдээгөө би уг нь багийн стикерний мөнгнөөс 10% авах гэрээтэй байхгүй яа эцэд. Гэхдээ Чингис Варист очиод уг нь тэр маань байх юм болов гэсэн. Тэгээд ингээд ямар нэг одоо юу гэдэг нөгөө нэг гэрээний асуудлаас болоод байж чадаагүй. Тэгээд 3% авсан. Тэгээд тэр 3% нь орж ирсэн мөнгө нь болохоор 13 сая. За тэгэхээр 23 сая. Хамгийн ихэнд орж ирсэн мөнгө нь л одоо 23 сая төгрөг орж ирсэн гэсэн үг. Тэгээд дараа чихнийд орж ирэх юм. Тэгэхээр цаашдаа бол тэгтээ нэх бүр сүртэй өсөрч орж ирэхгүй бах те угаасаа. Тийм яг Эхний яг хөөсөрцөн хугацаанд авсан мөнгө л юм биш. Тийм. Тэнгүүд хоёр дахь удаагийнх нь арай их орж ирдэг гэсэн нөгөө нэг стикер капсул эднэр чи хяндраад тэнгүүд чинь дахиад стил зарагдчихж байгаа шүү дээ нөгөө нэг. Тийм болохоор хоёр дахь нь арай энэсээ илүү их орж ирнэ. Тэгээ 3 4 дахь нь хэд юм мэдэхгүй ингээл Valve цаанаас нь явуулна. 3% нь 10 гэж чинь. Тийм, уг нь 3% нь 12 3. Тэгээ 5-ыг хэрвээ 5%-ийг авсан бол нэг 24 хавцаа. Тэгээ би хэрвээ 10%-аараа яг IC-гээс стикер гаргасан бол багаас стикер авах мөнгө нь 50 сая гэхээр бас яг гайгүй ч шиг бас байгаа даа. IC-гээс стикер гарцсан бол гурлаа одоо. За. За тэгвэл чи ч бас анх renewal чинь Tiger-аас өмнө. Юу лээ? Tiger дээр renewal. Тийм үү. Renewal чинь ер нь бол баг Монголдоос хамгийн анхны өндөр зээл авсан багч юм болж тааж байгаа юм шүү дээ. Renewal чи хэдэн сая авдаг гэсэн? 4 сая 500. Тэгээд нийгэмд ер нь бол гардаг 5 гэсэн. Тэр чинь бүр амар аахгүй юу? Ер нь тэгэл team цалин авч ийн гэхэр чи одоо Тэр яг өмнөх Tiger-ийг авчихсан цалингаас чинь болоод ер нь та нар тэгэж гэрээж орж ирсэн үү? Эсвэл renewal угаасаа л тэгэж юм уу? Ер нь бол яг хувь хүний нэг юм тоглогчдын скил нь ер нь хамгийн сайн 5 хүн бүрдсэн гэж бодоод тэр хүмүүс ч бас тэгж хөрөнгө оруулж байгаа байх гэж бодож байгаа. Тэгээд угаасаа авч ирсэн цалингуудаараа ингээд хэлээд юу бас гэрэмэргээ хийсэн бах. Би тэр гэрээ хантаар яг бол оролцоогүй. Тухайдаа бол яг гэтээ багаараа нэг очиж уулзсан юм а тэр арын албаны хүмүүстэй. Тэгэл нэг ярилж тоглолцоол гэж үзсэн. Renewal угаасаа яхаарахгүй Монголын e-спортын цалингийн босхийг өндөр тавьдаг. тий би бүр сонсон шоконд орсон анх. Юу вэ бүр. Анх ингээл энэ чи renewal гэж явж яхад тэ 5 сая маягийн цалин аавна гэж гэнэ. Монгол хүмүүс тийм 5 сая гэж итгэхгүй аавч. Яг үндэ бол тэгэл бидний дундаж цалин чинь тэгэл яг одоо бас хэдэн жилийн өмнө 1 сая 500 мянга зангал байдаг гэсэн шүү дээ. Ер нь бол үнэхээр одоо манай Каби Маби Добо гэдэг ч юм уу Эрка ч гэдэг юм уу те ингээд нөгөө нэг алдар нэр төрсэн угаасаа мундаг тоглогч нар нь бол 3 4 мөрөв гээл явдаг байсан байх гэж би яг мэдэхгүй. Гэхдээ яг дунд чинь бол те 1 сая 500 мянга л байсан шүү дээ. Тэг ер нь яагаад болсон юм? Тэрийг ярьж болох юм байгаа юм. Renewal ер нь яагаад болчих вэ? Амжилтгүй байснаас уу? Ер нь бол яг ингэс юм аа. Би зөв яг өөрийнхоогоо мэдж байгаа л хэлж байна. За Tiger-аас renewal руу шилжээд эхний 6 сар бол эхний 6-аас 8 сар бол үнэхээр хангалттай ингээ бүхэл юм аа ингээд бид нар зориулсан. Тэгээд давхар бас PUBG баг Dota-гийн ч баг руу ер нь бол орох гэжсэн баха ер нь л тий. Тэгээд тэрийг бол сайн мэдэхгүй байна. Яг яага болсон бэ гэдэг шалтгаан нь болохоор манай нөгөө арын албаны захирлууд чинь нөгөө нүүрс яг гаргал юм яг тийм тэлтэн тушаалтай гэх юм одоо нэг юм сайн мэдэхгүй байна. Тэгээд хойч нөгөө карантинтай тэгээд угаасаа нөгөө урагшаа хашаа ерөөс хэл хялгаар юм зүм гаргахгүй. Тэгээд ер нь араасаа нөгөө санхүүжилж оожихгүй нэ. Тэгээд ер нь байсан гэж ойлгож байгаа шүү. Тэгээд хамгийн ингэсэн бас за энэ аль зүгээр нэг санхүүгийн асуудал заяа. Манай багч нэг юм яг нэг жил явсан юм аа тогтоод. Тэгээд тэр явгуурч нь бас зүний юм болж байгаа шүү дээ. Бид чи яг мейжер гээл яг ингээ бүх алсааргаа ингээ зорилгоо угаасаа бүгд ингээ адилхан мейжер гээ тавьсан. Тэгээд хоёр армаар алах тэр нь хоёулын дээр нь фейлдсэн байхгүй. Тэгээд бид нар уул ингээ ер нь хувьдаа ер нь өөрсдөө ингээ анзаараад ингээ харахад л бэлтгэлийг бол амар сайн хийсэн гэж боддیں۔ Тэнгүүд одоо нэг юм багийн бэлтгэлийг амар сайжчингууд нөгөө давхар нь хаягд хамгийн хурдан орлого зарлага, хамгийн бага спрейд, хамгийн хурдан арилжааны гүйцэтгэл, хамгийн их арилжааны сонголттой, Азийн хамгийн найдвартай, даатгалтай
Forex broker MOT-FX. Жаахан хувийн бэлтгэлээ хийхээ болчт юм лээ. Ер нь бол яг тэгэнгүүт. Тэгэнгүүт яг нэг тэмцээнтэй орох гэсэн чинь яг нөгөө тактика хийж ижил нэг юм раунд авах нэг юм нөхцөл байдал хүмүүс яг хуурай нөгөө хувийн буудалт ч юм уу хувийн скиллээр ерөөсөө ингээд эсрэг бага ингээд алж чадахгүй ч юм уу тий. Тэгээ эцэс ер нь бол тэгэл буудаал алдаг тоглоом юм чинь тэгээд хувийн скиллээр яг нэг анхаараагүй хаягдаад тэгээ ер нь шууд ихний тоглолт армаар дээр чи wing subject мэд гэж юм болторцсон санагдаад байна. Тийм. Ер нь Checkmate-нар би байлаа. байгаагүй хаа. Байгаагүй. Баагүй. Тийм. Тийм байсан гэсэн. Cal Hawk. Тэгээд Rogues тийм тэр идэлсэн баг. Тийм. Тэгэл санаж. тэгвэл Содогийн сая Чингис Warriors тоглоход тэр үү. Ер нь үлдээ гэдэг бодол байсан уу? Ер нь ямархуу нөхцөл байдалтай байж байгаа дэрв. Ер нь тэгэл Чингис Warriors тоглох тэгэл мэдээж стикерээ гаргацсан гэдэг чинь тэгэл тэр хүмүүстэй зуг тэрийг хийсэн болохоор мэдээж миний амьдралын бас хамгийн гоё дурсамжуутай үгээр хэлэхийн аргагүй гоё мэдрэмжүүдийг мэдрүүлсэн. Тэгэл манай Rox, Zeruka, Unkach те. Тэгэл манай коуч Бадарлах, Төгсөө E-Fire ингээл тэр хүмүүс бол ер нь ингээл миний бас хамгийн гоё имийг ингээд бичлсэн хүмүүс болохоор надад тоглоход бол айгүй гоё байсан. А би өмнө тэр хүмүүстэй ганцхан контролтой нэг баг тоглож исэн. Бусд нь бол зүгээр мөнхийн дайсан байсан яг үндэ дандаа эсрэг баг ууж тоглоно те. Тэгэл нэг багт нэгч тоглож үзээгөө. Тэгэл эсрэг болохоор дандаа хожигдно гээл нөгөө нэг юм дайснууд гэж байдаг шүү дээ. Яг ингээд нэг юм тоглоом доторх зүр амьдрал дээр бол бид ичэн техникээр тэгж муухай яахгүй шүү дээ. Зүр яг тоглоал тэнгүү дандаа эсрэг болчдөг. Тим хүмүүс ээж байгаа нэг баг тоглоод үзсэн. Ер нь бол нэг тийм хэцүү зовоод исэн юм бол яагагүй илүү одоо нөгөө нэг хоорондоо тоглоагүй яжаа гинт тоглоо үзсэн чинь таардаг ч юм уу те ингээд нэг юм гоё тухтай байсан цаанаасаа. Тэгэл бид чи Шинжээнд очиод яг армаар дээр бэлтгэлээ ихэд бас яг өөртөө яг ингээл яг өөртөө ярьсан аахгүй. За ямар ч байсан энэ дээр нь ингээ ирээд ирчлээ. Одоо л яг шахахгүй бол хизээч ер нь дахиж шахахгүй юм байна да. Гэтэ шааж болно л да зүгээр яг одоо л биш бол дахиж над энэ боломж гарч ирэхгүй ч гэж магадгүй гээл би бүр амар бэлтгэл хийсэн яг 7 хоног шидчихэж байгаас бүр өмнө хизээч хийж байгаагүйгээр нөгөө ингээд яг нэг юм хүн угаасаа яг ингээл бодоол ингээл яг keyboard-ны ард ингээл суухаар яг ингээд нэг юм flow state гэж байдаг чинь нэг юм нэг юмд ингээ угаасаа орчт юм бэл тэгэл тэрнээсээ ингээд нөгөө юм донтолтыг аваад ингээд сайжраад байгаагаа мэдээд тэрнээсээ ингээд улам их ингээд яг гоё мэдрэмжүүдийг аваад тэгж яг бэлтгэлээ хийгээд хамт хожоод яг мейжер шалгараад очсон болохоор Чингис тоглох бол ер нь айгүй гоёсэн. Тэгээд яг үндэ бол би үлдмээр санагдаагүй ер нь бол ягаад гэхээр би чинь багийнхантайгаа одоо манай багч чинь Тимука ингээл бэлгээ манай коуч ах байна. Тэгээд Shinobi те ингээд одоо Apest гэдэг дүү ингээл бид чинь ингээд ер нь айгүй миний баг хуучин тоглож ирснээс илүү ингээд нөгөө гэр бүлийн юм шиг харилцаатай хүмүүс гэж байгаа шүү дээ одоо. Тийм болохоор тэгэл би анх явахтаач тэр хэдээс асуусан байхгүй. За манайхаа ингээд Чингисээс ингээд санал тавьж байна. Хэдүүлээ угаасаа шааж чадсангүй те. Тэгээ ингээд надаас ингээд асууж байна. Тэгээ би ингээд яваад оролцоод ирж болох уу? Тэгээ би угаасаа шубагаа ээж явах тийм муухай заанаад угаасаа байгаагүй. Тэгээ би асуусан багийнхаа эзнээс ч гэсэн тэгсэн харин манай эд манаа өө юу вэ чи яваач наа чи ийм гой хаалга ингээ байж ах нар нь те найзууд нь ингээ хүлээгээ байж яа. Чи гой очоод ингээд майжор шалгарыг стикерээ гаргах чи өөрөө зах ээж юм шиг байж. Харин ахын дүү тэмцээнд оролцоо буцаа багтаа ирэх юм уу гэдгсэн. Тэгэл би угаасаа явахынхаа өмнө ч гэсэн яг үндэ хаа би ирнэ. Угаасаа та нэрээ би хизээш тийм муухай зан гаргаад ингээ хаяа явахгүй. Тэмцээнээ дуусчаад юу ч болдог байсан би буцаа багтаа ирнэ гэж хэлээл явсан. Тэгэл очсон. Стикерч гаргасан. Тэгэл буцаад одоо багтаа ирсэн ингээл аяцтай. Тимука ч бүр сүнс нь гарцсан байжсэн шүү дээ. За ингээл содоо үлдчихлээ. Би ерөнхийдөө болд юм уу гэтэл. Сүнс нь гарцсан баг тэр салхи байлхын юу лээ. Сүрлэл мөвлөл твцсэн. Амар тийм өөртөө ярьсан. Хэцүү юм бол хэцүү юм сте тусаад ер нь хэцүү юм л шүү. Тэгэл бид ч угаасаа яг арамаар дуусаал Монгол угаасаа ямарч тэмцээнгүй болчихж байгаа юм чи. Тэгээд бид яваал манай хэд угаасаа амралтын байдалтай үлдээл. Тэгэл бид одоо ингээд сая наадам явсаар гад чин заваарсаар угаасаа 100 ерөөсөө тэмцээн байдгүй. Тэгэл одоо өнөөдрөөс бид нэгд өдөр ингээд бэлтгэлтэй оруулж явж байгаа байхгүй. Нэг юм яриад дуусчих уу. Тэр нөгөө renewal шүү дээ.
Тэгээ би ингээд бас ингээд ер нь бас нэлээд анзаархад ер нь бол тэр бол үнэн заяа ер нь бол. Одоо ингээд renewal-с хойш ингээд бид нар шиг ингээд жил гаруй ингээд вакуум бэлтгэл хийж байгаа шүү дээ. Карантины үеч байсан. Тэгээл гарахгүй тэгээ бүүттэй ингээд байгаа шүү дээ. Тэгээ мануст бэлтгэж өгсөн юм boot camp house-ны угаасаа ер нь бол хүн болгоны юм өрөө ингээд байгаа. Тэнгүүд ийм том house нь ингээд байгууд амьд харилцаа байх болчтой юм л одоо багийнхантайгаа. Одоо жишээлбэл ингээд бид тав байж байгаа гэж бодоход за одоо Каби Добор ч хоёлаа найз охинтой эхнэр бахнартай ингээд хамт байсан тий. Тэнгүүд одоо ингээд 9 битэр яг ингээд өрөөндөө хамт байгаа. Тэнгүүд ингээд зүгээр л ингээд бэлтгэлийн комны цаана л ингээд бид ингээд өөрсдөө ингээд бид ингээд уулздаг гэх юм уу. Одоо 3 скрин эхлэнгүүд яг 3 скрин дээрээ ком дээрээ суугаал уулзцаадаг. Тэгэхгүй болонгууд одоо ингээд бид нар чинь бүр ингээд нэг өрөө хоёр өрөө байр нэг boot camp-ингүүд нэг шаваал ингээд гоё уур амьсгал гоё идэв штэ тий. Ингээл нэг тогооноос ингээл өстэй хоол ч багт шингэждэг ч гээл нэг хоорно баян нэг хэрүүл мэрүүл хийсэн л яг энэ л гоё байсан юм шиг санагддаг байхгүй. Тий, надаас тийм. Тэгэхгүй тэгэл ингээд нэг амар яг хувьдаа нэг юм зоонлоод ингээд хайчингууд яг багийнхаа хүмүүстэй ингээд харилцаа холбоо нь ингээд багасаад нэг юм conversation байхгүй болчихсон. Одоо ийм баггүй хэдийн нэг баг гээд ингээ хүмүүс ингээ байж байгаа ч гэсэн дотроо тэр хүмүүс юу болж байгааг бид нар мэдэхгүй шүү дээ. Нэг баг гээл хоорондоо тоглол компьютераар ингээ тоглолцдог. Тоглолт дуусаад нэгэндээ дургуйч хийж болно шүү дээ. Тэнгүүт тим юмнаас олж баг айгүй их ингээ сүрд юм санагдаж байна. Одоо ингээл зүгээр нэг ингээл хүн гоё оргиороо байх гоё шүү дээ. Болж байгаа юм бол би одоо ингээл энэ багтаа бол надад амар тухтай байдаг. Би болж юм шүү болж байгааг хэлждэг болохгүй би шүү уурлал хэлждэг байхгүй. Өө эн чинь ингээд байна те Тимука шин ах юм бэ дээ одоо ингээд надад ч гэсэн хэлнэ шүү дээ манайха содоо шинийгээ ангичвал тэнгууд бид одоо манай байгаа баг бол давуу тал нь бид яаж чирүүлсэн яаж чорондоо муудалцсан тэгэл бид нар шууд за нааша босоод иргээл юм орхиж байгаа л бид ширээгээ тойрч суугаал ярилцаад буцаал эвлэрчдэг байхгүй. Тэнгууд ингээ бусад багууд зарим хүмүүс ингээл анзаараа харж ангууд нэг жижигхэн бол нэгэндээ юм хэлчингүү те болцгонаа л одоо ээж аавдаа эргэлж байгаа юм шиг энэ баг намайг инглээ гэл уйлж унжаал нэг шилчганаад идэг байхгүй. Тэнгүүт бид хэд бол зур сайхан их хүмүүс шиг хооронд дараа л ярилсан шүү дээ. Үгүй өгшин чиний эн чинь ингээд наа эн чинь надад таалагдахгүй болохоор манай багийн энэ ингээ болохгүй байна. Чи энийгээ засч. Окей. Тэгэл энэ бүх цаашаа үргэлжлэл яв. Ууг нь эн чинь ингээд нэг юм зүгээр нэг хүний нэг юм анхан шатны л ярилцаад ойлголцох юм байна. Тэгвэл манай Монголын ингээл багуудын зарим дүүнер ингээл те найзууд ч юм уу урд өмнө ингээл зөндөө олон багууд ингээл явган бүгд нэг юм ялах хүүхдүүд авчир тавьсан юм шиг эхлээ шаагаад байгаа. Дүүнерээс намайг инглээ байна. Нэрийн дуртай. Одоо тэгээд хэлж штэ ер нь бол ингээд ажил амьдралыг жоох яалах хэрэгтэй бас. Одоо жишээлбэл тэр үед ингээд Каби Добу энтер ингээл их нэртэйгээ хамт амьдэрдэг гэсэн гэж. Хэрвээ хамт амьдэрдэггүй ингээд байдаг юм лээрээ өөр байх юм уу? Ер нь бас жоох өөрчлөлт байх байсан байх. Ер нь ингээд зүгээр ингүүл зүгээр яриул бас зүгээр юм шүү дээ. Бид нар зүгээр ингээд за тухайн яг тавлаа ингээд өөр газар ч юм уу те зүгээр ингээд хятад ч юм уу ямар нэгэн газар зүгээр бүтээвэл би тавлаа л ингээд нэг ингээд байж штэ ер нь кэрл нэг л кэрлэл байж штэ ер нь өөр танихгүй улсад а тэгвэл ингээд Монголд яг ингээд шунгууд бас 100% ингээд бэлтгэл рүү фокуслох нь хэцүү гэж бодож байна. Яас ер нь би бас нөлөөлөхөнд тагцсан манай эчин тэл найз охтуудтай нэг ч удаа ерөөсөө авчирч байгаа үү тэгэл яг ингээд ажил амьдралаа тас салгаал явдаг гэсэн. А гэтээ би ерөөсөө яг тэрийг нь яриач ерөөсөө нэг юм юу байгаагүй бороо шагаагүй. Ерөнхийдөө бол яг тэгдгийм байлээ гэдгийг анзаарсан. А бусад үедээ ер нь бол бас бэлтгэлийг яг вакуумжуулъя бэлтгэлээ хий гэсэн үед бол бүгд бэлтгэлээ хийж исэн. Би бас яг зүгээр яг асуух гэдэг юм за ингээд найз охин ингээд юм байж та одоо энэ карьерт бас ингээд нөлөөлнө шүү дээ. Одоо ингээд ялангуяа e-спортын дунд энэ хэцүү асуудал шүү дээ. Ингээд хамт байх хэцүү бэлтгэлээ хэцүү. Тэгээ сэтгэл зүйд салж малах хэрүүл хийх юм бол юмд нөлөөлнө те. Цаана бас баг дөрвөний амьдрал байгаа шүү дээ. Энийг ер нь яг та юу гэж бод? Ер нь яаж зохицуулдаг? Одоо ер нь ирээдүйд гэр бүл төлөвлөлтийг ер нь яаж зохицуулна гэж бодож байна? Би бол одоо их нэртэй одоо манай их нэр жирэмсэн 3 сартай ингээд одоо аавсгаа явж ин тийм штэ. Тэгээд манай хүн чинь надтай одоо ингээд тэр 4 ч жилдээ сая 4 жилийн баяр болоод явж ин. Тэнгүүт манай хүн бол намайг анх тоглоход ч угаасаа ойлгол хүндлээл намайг дагаал явдаг байсан. Checkmate энэ тентгийн boot camp-уудаар яваал те. Тэнгүүт надад тэр нь болохоор ингээд ийм зөөр юм давуу тал юм шиг санагдаад байдаг. Угаасаа намайг юу хийж байгаа мэдж байгаа. Одоо ингээ өөрөө бүр ингээд би зааж өгөө контр тоглоо сурцсан. Хаяа чөлөөт цагаараа тоглож гин. Тэнгүүд тэмцэн бүх юмыг ойлгож гин. Намайг ээж тийшээ гадагшаа онгууд өө за миний амжилт төсөйг гоё явуулчин. Битэр чин тэгээ бүх цаг үед ингээд цуг байж байгаа болохоор
бэлтгэлээ цагаар бол бэлтгэлээ яг багийнхантайгаа зөв бэлтгэлээ хий чинь. Бэлтгэлээ дуусаад найз охиндоо гарах цагаа ямар ч асуудалгүй гаргах чинь. Тэгээ амралтын өдөр бол арай юу их үе шидэш шүү яах вэ? Бэлтгэлийн үуч гэсэн намайг угаасаа ойлгоод тэгж араас зуураад ийдгүү л гэсэн. Ер нь 4 жилийн хугацаанд бол надад нэг ч тийм хэцүү мэдрэмжийг төрүүлж байгаагүй. Намайг харин ч эсрэгээр ойлгоод намайг хааны тэнд тэгэл битүүр чи одоо яг хүмүүс ингээл нэг 0-оос нь эхлээл ингээл явсан ингээл ярьдаг шүү дээ. Битүүр бол одоо манай ихнэр битүүр бол яг тийм тэгэл аюу гоё идэв шүү дээ. Ер нь бол бүх багууд ингээл манай ихнэрийг тань найзууд уулзаад хүндэлдэгтэй. Ой сайн уу гэл. Тийм болохоор надад бол тэр тал дээр бол нэг тийм зовоод идэг юм л зэ. Цаад болж ирсэн юм За ер нь олон л байсан байх тийм. Олон л. яг анх бол нөгөө тэр нь renewal нөгөө байсан шүү дээ. Тэгэхэд би нэг одоо нэг 2 жилийн gap Бүх юм л инноваштай холбогдсон. Тэгээ ер нь бол ингээд яачгүй миний ингээд яг career угс D13 тэгээд Tiger ингээд өсөрсөн байхгүй. Тэгээ ингээд явцсан. Тэнгүүд чинь би яг Tiger руу renewal руу ороод удааг байхдаа үнтэй үерхэж эхлээд. Тэгээ нэг жил гарангийн хугацаанд бол ингээд бас байсан. Тэнгүүд ер нь бол бас жоохон юм хэцүү юм байлээ. Гэтэ яг хоо ингээд намайг бас ингээд ойлгож дэмждэг л байсан л да. Ингээд үзэж мүзэлөө штэ баяр үргээ үзлээ тэглээ мэглээ. Тийм шүү дээ. Дунд нь угаасаа төгс хосууд гэж хаанч байхгүй шүү. Тэгээ салж нийлэх юм одоо надад ч гэсэн зөндөө л ээж юм те. Ингээ салаал буцаал эвлэрж гин. Хамгийн чухал зүйл нь тэгэл за энэ хүн яг миний ихнэр болох муу юм байна гэл бодсон. Тэгэл тэр цагаас хойш дахиж тийм хэрүүл бол нэг гараагүй шүү дээ. Тэгэл хоорондоо ер нь хүмүүсээ тэгэл тоглоомж тоглож исэн юу ч хийжсэн тэгэл гоё ярилцгал хамгийн чухал шүү дээ. Тэгэл хоёр хүн хоорондоо хосууд ярилцаал ойлголцчихвэл тэгэл угаасаа төгсөн гэж байхгүй нэг нэгнийхээ таалагдахгүй байгаа юм хийлээл апдейт тэгэл явуулдаг чинь тэгэл сайхан аж аргалтай амьдрал хийх юм болов уу гэж бодлоо. Сайн ингээд stage 1 тоглолоо шүү дээ ер нь. Ингээд тийм мэдрэмжийг авчлаа. Тэнгүүд одоо stage 2-ын ороход яг хэр хол санагдав. Ер нь яа би бүр яг өмнө хэлэхэд гэхдээ би stage 2-д орох нь бол би дотроо бүр бат те нэрээ. Би яагаад гэхээр бид нар очиод нэг амар жоохон суг газар бэлтгэл хийц юм аа ингээл нэг юм дэлгэсний гэрц нь 240 юм те ингээл нэг процессор нэмч юм ингээл нэг юм жижиг зай байдаг ч юм гэдэг юм тухгүй газар бид нар бэлтгэлээгээ тоглоход ч гэсэн ингээл complexity те өөр юу вэ тухайч тоглолцсон ингээл Бразилийн нөгөө нэг хэдэн багууд Furia нөгөө юу юугээ байдаг лээ Legacy Fluxa те admin тэнгүүтээ дахиад нэг tier 2-ын ч юм уу liquid те ингээл ер нь багуудтай ингээл тоглоод үзэнгүүт угаасаа ингээд тим юм суг PC-н дээр тоглож байгаа юм амар амархан байгаадсан аахгүй ингээд скринээр тоглолт. Тэгэл хүүе эднэр чинь одоо юу вэ? Ийм стандарт ингээд тоглож идэм юм уу? Эдний чинь бүр лаах юм байна мэн гэ бодоол. Тэгээ яг нөгөө нэг бид чинь Монголоос угаасаа Америк руу шууд 14 цаг нисч очивол нойр мороо солих чинь айгүй хэцүү асуудал байгаа шүү дээ. Тэгэл нойроо яг бүтэн сольж чадахгүй очоод шууд нөгөө амар формтой байжсэн очоод шууд гинт тоглохгүй хит хоног моног болоод тэгэл нөгөө бид чинь юунд Даллас дэж байгаа л Далласаас Аустин руу яваал тэгэл ингээл нэг амар ядарч мадраад яг Америкт бол ер нь жоох амар хэцүү байсан. Яг ингээд 5 тухайгаа тэгэл яг тэмцээнд дээр шууд ороод фак ямар ч бэлтгэл хийхгүй байж байгаа шууд ороод тоглолцсон чинь жоохон төсөөрж мөсөөрсөн. Тэгэл ингээд бүгд нөгөө нэг амар сайн бэлтгэлтэй нэгнийг ойлголцдог байсан хүмүүс чинь гинт амар ядарч мадраал нойр мойр ингээл дутуу те бэлтгэлээ хийгээл оцсон бэлтгэлийн компьютер амар тухгүй байдаг ч юм уу те ингээл тэр юм ингээл ууг нь би ари альтнаас ууг нь гоё ингээд цогцолоод өгсөн бол бүх юм өөрч байсан байж магадгүй гэж ууг нь боддتي. Тэгэл яг хамгийн байж болох болцоогоор очиод оролцож байгаа юм л да. Тэгэл тийм байсан болохоор ингээл жоохон тухгүй ингээл тэгэл ер нь жоохон мяа тоглоод хожигдсан гэж юм бат. Би тэгээ ер нь надад бас их байгаа ахгүй. Би бол өөрийгөө амар сайн тоглоно л гэж бодож исэн. Тэгэл яг бодсныхоо баг 10-20% нь л хоосон баг. Тэгэл дараа чи удаа хэрвээ мейжор шалгачаад очих юм бол нэг удаагийн туршлага байгаа юм чи хоёр дахь дээр бол өөрөө ер нь айгүй амархан байх байхаа л гэж бодож байна. За тэгвэл сая ингээд тоглоол stage 1 дээр за Таилул Invasion ч бас stage 1-ээс орсон билүү? Тийм шүү дээ. Яг адилхан stage 1-ээс орсон шүү. За одоо тэр хоёр багийн хувьд бүр ингээд тэр цагаас хойш ингээд өсөрчлээ шүү дээ. Ер нь тэрнээс өмнө ингээд хэдүүл scrim гэх яг л адилхан байж байгаа шүү дээ. За тэгвэл тэр хоёр баг өсөрчлээ. Одоо манай Чингис Warriors яг ямар байх бол ер нь одоо IC ч юм ер нь багууд. Тэр хоёр яагаад одоо манай шалтгаан нь юу? Юу л да манай монголчууд бол хинээсэн ч тутахгүй ер нь
Тэр хоёртой зөв хаач таарсан яг адилхан хоорондоо тоглол наалсан. За одоо энэ миний бодож байгаа бодлоор зүгээр энэ Counter Strike-ийн зах зээл амар өндөр байгаа. Бид нар сая сүүлд хэрвээ Lean Vision-ыг хоцсон бол тэ 12 11 3 дахь map 12 11-гээ хожиж жагаад бариулаад тэнцээ хожигдсон шүү дээ Чингис таах. Тэгээ бид нар хоцсон бол Lean Vision мултраад бид нар дахиад нэг баг магадгүй хожоод stage 2 руу шалгараад ингээ явсан бол ингээ бүх зүйл бас өөр. Яагаад гэхээр зүгээр эн чинь ингээл гарч ирээл олон түмний нүдэнд зүгээр ингээ үзэгдчихэж байгаа байхгүй тий. Одоо зүгээр жишээлбэл нэг Европын нэг гай Азиудыг ингэж харснаа. Энэ бол cool stage-тэй гэж мэдэхгүй шүү дээ шууд хараад. Тэнгүүд нэг тир нэг тэмцээнд очиж тоглонгуудаа тий заавал амжилт гаргах шаардлагагүй шүү. Эхний 16 багт нь үлдээд нэг тоглолтын дээр нь зүгээр магадгүй сайн хүн алаад дуусгах шил та. Тэнгүүд намайг шууд автоматар шууд баг 1000 хүн мэддэг болчихно гэсэн үг байхгүй. Тиймээрэл давуу тал гаргаад зүгээр нэг юм том тэмцээн рүү очиод тоглолцсон болохоор л илүү их зүгээр итгэл найдвараач олж байгаа өөрсдөндөө тэр нөгөө нэг тэмцээнд ингээд бид нар бас тоглоод цаашаа оролцож чадах юм байна гэсэн нэг юм юмыг өөрсдөө авчин гэсэн үг байна. Тийм болохоор арай биднээс одоо юу гэдэг ингээд нэг дээр төвшөнд очичлаа шүү дээ. Тэнгүүт бид нар ч гэсэн яг үндэ ямар ч ялгаагүй зүгээр Lean Vision таялуутай таарал яг л хоорондоо урдан тоглодог байсан шиг л тоглох байхгүй юу? Ер нь л Одоо ч тэгээд энэ хоёр сайн тоглолт юм чи одоо слотны юу өөрчлөгдөж байгаа шүү дээ. тийм. Одоо чи яг юу болж байгаа лээ? Би бол ойлгохдоо 6 болчлоо гэж ойлгоод байгаа шүү. Монгол зугаас нэгэн тэгээ явчихна. Хятадаас дахиад нэгэн тэгээ явчихна. Тэнгүүт Монголоос нэг баг, Хятадаас 2 баг маг гэж явах юм бол уу? Эсвэл оноогоороо хамгийн өндөр оноотой 6 баг нь явах гэх юм уу те. Яг ингээд би бас яг яах нь бол мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч гэсэн 6 баг бол болсон. Аз 6 баг мейжрын тэмцээнд оролцох хаа өнгөрийн мейжер. Тэр уг нь боломж олог нь Боломж бол Амар их болчихж байгаа. Бид нар чинь хуучин бүр юу вэ хөөе. Азаас ганцхан баг явна. Тэнгүүд Азтай тэгээ тоглоход тэнгүүд таялуу Lean Vision те одоо энэ Checkmate Монголц тэгэл Австралиас нөгөө FlyQuest-нээс ч ингээ Renegade зэрэг ороод тэгээ тэр дундаас явна гэдэг чинь бүр амар байсан бол одоо бол зүгээр ингээд ер нь бол яг шууд нэг үгээр хэлэх зүгээр амар амархан болчихж байгаа. Монголчуудаа гэж л явчихна бид нар бол. Тэгээ монголчууд Хаас Чингис Warriors ингээ энэ хэдэн бага хожчих юм бол явчихна. Нөгөө багууд маань ч гэсэн адилхан бидрийг хожоол явчихна гэсэн үг байна. Тэгвэл за ингээд за саяны мейжер дээр чинь манай Монголц бүр амар цойлж гарлаа шүү дээ. Плейофф та нарын Тийм тоглосон. хоёрт орсон ч юу мөрөөдлийн мейжер. Тэр мейжер нь ч одоо ямар вэ? Одоо ингээл нэгэн цагт жишээл за Тэмүүкагаас үзээ. Чи ингээл нэгэн цаг бүгдэнтэй л хамт тоглоо явдаг гэсэн. Магадгүй заримийнх нь чи дээд үн шүү дээ. Тэмүүдтэй хамт тоглодог гэсэн хүн чинь юм ингээд Добу, Кабал, Кабал энэ төр гэл бүгд стикер гаргаж. Сүүлд ингээд содог гарах гэд яг нэг багт ингээд суужсэн хүн чинь ингээд шууд ч стикер гаргаж байгаа. Содог бол угаасаа баярлах бүр амар баярлж байгаа. Угаасаа тэгэл бид нар угаасаа хамт яг адилхан армарт ороод ингээд мултраал тэгэл содод ийм ингээд чанс гараад ирсэн тий. За одоо ингээд очичаарай. Тэрс нэрээ бүгдийн шаагаарай гээл явуулсан шүү дээ ер нь. Чи намайг амар дэмжээл. Тэг бүр ингээд шууд баг тоглолт дуусаад нэг 10 минут нараа содороо бүр видео кол хийж байгаа юм чинь группээр. Групп чатаар группээр. Тэгээ бид чи групп чат тэгээ шоо бид яриад. Тэгээд ер нь бол хувьдаа бодохны бол амар баярлдгөө. Гэтэ бас нуулгүй хэлэхэд бол хор шарвал байж л байгаа л да. Тийм. Угаасаа бүгдэндээ ч гэлтгүү зөв өөдөөс нь ингээм хамт бол тоглож байсан. Ингээд өөдөөс нь тоглож байсан. Гэтэ хамт бол тоглож байсан гэж би сэнжтэй л нэг баг байсан. Тийм. Сэнтэй нь бол ерөөсөө баг өсгөөч нь бүр яг сүүл контент сонсох. Хартад бол байнга эсрэгэл тоглож байсан. Эмзий бас сүүл тоглож байжсэн тий. Тийм. Синзүүтэй чинь сүүл Румын хамт тавьсан Майсэвэр. Хэдүүлээ хамт тавьсан шүү дээ. Тэгэхэд тэгээ одоо ингээл амар мундаг байна. Ер нь нэг амар муухай тийм хатаач хөтөө кино муугаар хэлвэл тийм байхгүй шүү дээ. Цагаан илам гэдэг шиг үү? Тийм бай. Надаа бол одоо ингээл бүгдэнтэй нь би нэг баг тоглож байсан зөө. Юуны Монголцын бүгдэнтэй ч гоё сайн найзууд ах дүү нар ингээд гоё харилцаатай одоо хүртэл үүдтэй маар ахтай ч үт юм уу билицтэй ч үт юм. Тэнгүүд одоо Монголц ингээ мейжер тоглоод хоёрт орж шттэй сая эхний мап аваад тэгэл ингээд бүр ингээд өөрөө тоглож байгаа юм шиг баярлаад байгаа юм чи. Би бүр хөдөө үзчихсэн байхгүй ингээ проектор дээр. Тэнгүүт ингээл би одоо Монголцыг ингэж боддог ингээл зөв Монголын биш зүгээр энэ дэлхийн контриг штэ бүр Азийн контриг ингээд шаас өөр төвшөнд бүр юм 3 4 шатаар дээр төвшөнд авчиж байгаа байхгүй юу. Ер нь бол
Өмнө нь бол бид нар чинь демо үзьгээл тэгэхэд те G2-г үзэж болж юм, Phase-ийг үзэж чинь те. Тэгэхэд одоо хүүхдүүд шинээр тоглож байгаа гадаадын хүүхдүүд, Монголын хүүхдүүд монголцыг үзэж шít. Тэгэхэд ингээл манай хэд ярьдаг байсан юм дөө. Маарах те, гардаа ялангуяа. Гардааг бол би бүр ингээд бүр биширч хүндэлдэг байхгүй. Би чи өөрөө жоохон сахилахгүй ингээл нэг юм жоохон хайн хүн байхгүй ингээл те. Одоо юу гэдэг нь ойлгогчнууд ийм сахилахгүй хөдөлгөөнтэй. Тэгвэл гардаа бол ингээл яаж ч гэсэн өглөө босоод бэлтгэлээ л хийждэг байсан. За 9:30 ч үгээл тэгэхэд 5 дахад бид нар цөмөөрөө орой шоудаал ханд арх уугаал өглөө нь ингээл шатцын босч ирэл 0 алкол ингүүт гардаа ингээл адилхан байчаал яг л цагтаа бэлтгэлээ яг л байждаг байсан. Тэгэл Марах тэрийд ингээл ярина. Яа писта гайс дэлхий ойрхон байна да. Хэдүүлээ жоохон хичээчүүл гээл нэг баг бах яриа явж идэг бах. Би нэрэл жоохон хамт хичээгээл цуг шаацсан бол одоо ингээл хамт явж явах байж дээ гээл айгүйх боддог хгүй. Тэгтээ тэгш нэг амар харамсдаггүй зүгээр ингээд бас өөр амьдралаар ингээд өөр юмыг туулж явснараа бас надад олж мэдсэн өөр гой гой зүйлүүд байна. Өөр гой гой найз нөхөд хамт олон байна те. Бас алдсан ч юм байна. Зүгээр тэр бүхнээсээ одоо ингээд суралцаад явж байгаа маа л надад айгүй гой санагддаг. Тэгэл Монголд бол одоо угаасаа дэлхийд топ 3-т бичих байгаа баг те. Хинч юу ч гэж ярьсан угаасаа л цаас хизээж худлаа ярихгүй. Тэд нар бол дэлхийд 3-т бичих чаа дэлхийн топ хамгийн сайн баг үнэн л юм чинь тэгэл. Тэднээс суралцаад Хоёр яг мэрэгжлийн хүмүүсийн хувьд харахад яг за ингээл жил 2 жилийн өмнө Монголд за тэгэл биднээс нэг холдохгүй төвшөнд байсан шүү дээ. Ер нь бол тэнгууд одоо асар хурдан ингээ хөгжчихлээ. Яг ингээ нэг гараанаас яг энийг юу гэж боддог вэ? Ер нь яг юу монголцыг ингээ аваа явчих. Бусдаас өөр одоо бусад монгол багууд ингээл байгаа л шүү дээ. баг хамт олон шүү дээ. Ер нь бол Монголд одоо ингээл те Каз ах байж юм. Хүн болго мэдэх бах Каз гэл 29-р тоглодог байсан. Каз ах байна. Тэгээ багийн нөгөө хэсэнд Насаа гээд Такеш гээд бас 1-6 тоглодог байсан ах байна. Тэгэл энэ хүмүүс чи өөрөө ингээд цуг байхад амар гой хүмүүс байхгүй юм. Хүний тэ энерги авра мэдрэгдэн штэ. Хизээш тийм муу муухай энэ хүүхдүүдийг ашиглаад ингэчиг гэсэн юм байхгүй ингээд маараа ах байна тэ. Яг чин зүрхнээсээ энэ тоглоомд хайртай хүмүүс ингээд амжилт гаргаад ингээд алыг гэсэн хүмүүс хоорондоо нэгтцсэн. Тэгээд мэдээж багийнхан тоглож байгаа 5 тоглогч нар нь ингээд бүх юм нь бүрдсэн болохоор л Ер нь бол амар сахлаг баттай л байх шүү дээ. Сахлаг бат хамгийн нэгдүгээрт Ростер ченжиг амар хийж байгаа ер нь бол Монголоос өөр багууд гэх мэтчлээ. Тий. Сахлаг батнаас ер нь бол амар харагдах байна. Одоо багийн сахлах бат шүү дээ. тийм багийнхан хүн хүний сахлаг бат хүмүүжлүүд бас амар нөлөөлж ах шиг үү те. Гинийн хүмүүжлээ. Одоо бодолтой Билицэг чи өөртөө харьцуулгууд чамд бас жоохон нэг бас нэг алдах юмуд бас байгаад байна шүү. Арай нэг билүү ийш тийш өссөн ч юм уу. Гарч ордог ч юм уу те. Нэг юм байна шүү дээ. Тэнгүүд яг хөө тэн дээр бас ингээл бас өөрчлөлт байгаалах те. тийм баа. Тэгэл угаасаа намайг гараад шоуж яах гардаа подо буудаал ярьсан л байгаа байхгүй. Ер нь бол тийм юм учраас ингээл одоо ингээ явж штэ. Гэтэ бид нар ч гэсэн араас нь очих мэдээж боломж байгаа. Гэхдээ ер нь жоохон хэцүү байхгүй. Яг тэгээд очоод дэлхийн ихний 5 баг нэг болоод ингээд энэ амжилтаа тогтмол ингээ хатгалаад явна гэдэг бол маш хэцүү. Доотлын үеийн дүүнер үнэхээр гарч ирэл хүн юм шаадгуул юм бол хэцүү байхгүй. Яагаад гэвэл одоо ингээд бид нар ч юм бол зүгээр ингээд ийм ахмад туршлагатай ийм зүгээр год хүмүүсээр контр тоглож сурсан хүмүүс байгаа шүү дээ. Ер нь л тий. Зүгээр Мара ахыг контр шүү дээ. Ер нь л бидний тоглож байгаа контр страйк. Бид нар л дүүнээс та яг тэгж зааж өгөөл амжилтанд хүрэгдүүл юм бол ер нь одоо дахиад ингээл нэг шин хүүхд тоглоод багтаа авъя гээл тэгэхэд хэцүү байгаа юм чи. Энийг авах уу та авч. нар тийш очиод бол тоглогч дутчих гэж бодож байна. Тийм шүү дээ. Үнэхээр дутчих шүү дээ. Одоо ингээл бодохгүй Синзүү Имзи 2 2008 2006 оны ингээд хүүхдүүд ингээд байна гэж бодгоо шин те нэг 18 9-тэй хүүхдүүд ээ шүү дээ. Тэгсэн хэрнээ тэр идэж айл дээр 6 7 жил тоглолцсон байна. Тэнгүүд одоо дэлхийн топ төвчнээсээс дахиад 10 жил тоглосон Харин амар Бүр яг тэрийг бодохоор ёо бүр Садагийн ярьсан нөгөө Темкийн хэлсэн үг санаад орчлоо. Яаж иж байгаа л намайг тэнд аваачаад тах гээд. Нөгөө тэр нөгөө том тэмцээнээр өөр нь аваачсан. За магадгүй ингээд за бит 5 ингээд л одоо ингээд багаараа ингээд мейжерт орохоор болъё л да тий. Тэгвэл одоо ингээд Садагийн ярьж байгаачлан тэнд очиод тэр багуудтай ингээд скрим ингээд хийж яхад ер нь муу ингээд харж байгаа шүү дээ. Энэ үний өнцгчтэй бас. Тэнгүүд ер нь бол бид чинь ялгаагүй тэгж бодохгүй ер нь бол тийм. Ер нь бол зүгээр ингээд тоглолтын плей стайл гэдэг ч юм уу ингээд
зөв тим ийм одоо зөв дефолт контр тоглодог хүмүүсийн өөдөс тоглох амар амархан байдаг байхгүй. Ялангуяа эсээр тоглох ч юм уу те. Газ нэг нь алчаал цухтагаал ингээл те. Эсвэл ингээл хаашаа орох нь тодорхой болж байгаа ордог ч юм уу. Тэнгүүт тим хүмүүсийн өөдөс тоглонгууд ингээд бид нар ингээд нөгөө байнга нөгөө нэг ланчил одоо гарч иж ингээд бүгсэн авч тоглосоор байгаад тим юм аль дээр ингээд сурцсан ингээд тэгж тоглол илүү амархан. Тэнгүүт яг хоёр Монгол баг хоорондоо тоглонгууд амар хэцүү байхгүй. Яг ийм залбир санаатай 10 хоорондоо тоглонгууд хэн ч ялж магадгүй те. Жишээлбэл одоо ингээл шинэ нэшэндээ тоглонгууд ингээл Аз контр байгаа байхгүй. Тэгвэл Европчуудтай очиод ч юм уу Америкчуудтай очиод тоглонгууд бүр ийм easy байгаа байхгүй. Зүгээр ингээл яг амархан. Миний л бодолт ихтэй бусад тоглогч нарын ямар юм мэдэхгүй. Зан хэлэх юм байна. Баггүй. Би одоо яг тийшээч нэг очиж тоглож үзье та. Одоо үгүй ер нь хамгийн төгссөн цаг ирээд байгаа юм шүү. Одоо Энэ удаад л яаж чигээр хатгаад яаж байгаа. Ер нь бол мейжер гэлтгүй ер нь бол том тэмцээнд л нэг ороод сая бүр яг амжилттай. хатгаад алдлаа шүү. Харинснээс Хотоо юу? Тийм. Хогийн баг уу? Байдаг. Хогийн багч байх те бид нар өөрсдөө муу болохоор л хийж чадахгүй юм л да. гэтээ ер нь сайн блэ. Бид нар ер нь гэхдээ ингээд амар муухай давуу талтай штэ. Хоёр эгонд ороо тоглолцож байгаа. Европ руу очиж тоглоно, Аз руу тоглоно. Аз руу ирэхдээ шүү Хонконгт очиж бүүт камби нэг бингэн дээр тоглож байгаа. Нэг бинг штэ. Бид нар 60 бингэн дээр тоглож байгаа. Тэгэхээр чин тэгэл амар угаасаа ялгаа гарч байгаа. Ер нь бол бэлтгэж сайтай байлээ дээ. Ер нь бол. Амьдралын рутин одоо ер нь яаж өнгөрч одоо ирэх хэвээр адилхан л байгаа юм. За сүүлийн үед ер нь бол нэлээд зам гарсан шүү. Сая ингээд наадам гэдэг. Тэгээ наадмын өмнө ч гэсэн ерөнхий бол манайх ч бас нэг ганц хоёр рострын асуудалтай байцсан нэг ерөөсө тогтож өгөхгүй байгаадсан. Тэгээд яг баг бүртжүүл бол нэг баг бэлтгэлтэй орох ч юм уу тий. Ер нь нэг жоохон нэг юм өсөрсөн байралтай байсан. Одоо ер нь бэлтгэл. Тэгээ өнөөдрөө Өнөөдөр чинь. чинь Ер нь бол яг бэлтгэл 10-аас ер нь бэлэн байхаар юм төлөвлөсөн. бэлтгэл жигдрээд эхлэхээр ч тэгээд ер нь гоё болчтой юм дөө. Гарч оролтоо яаж зохицуулж бүгдийн зууд юм ка. За гарч оролтыг бол тэгээд юм Гарч орно шүү дээ тэгээд хүн л юм чинь тий. маргааш нь тэгээ бэлтгэлгүй бол тэгээ нэг гайгүй тэгээ найз нөхдөдөө ханг аут хийх нь ер нь тэгэл хүм болгоны л гэдэг зүйл гэж боддог шүү. Би бол тийм юм өстой хоригж мөрөлдгөө. Би бол сайхан гараа шоудах үедээ найз зөвхөндөө хийлээд цугтаа явах үедээ яваад найзтай явах үедээ яваад ер нь бол гараа гоё enjoy хийчихдээ. Гэтэ тэгэл яг магадгүй те ингээл амар вакуум бэлтгэл хэлсэн тэмцээн ойрцсон юм уу ч юм уу улаан цай амбал гэж гарч маа тэгтээ тахгүй шүү дээ. Яг гоё багийнхантай байж байгаа л тэмцээнээ дуусал гарч байгаа. Учир зүггүй бас нэг амар ууждэл бүр тасарч марслаа ууж мэддэг бол юм шүү дээ. За яг содоог бол бид сайн соёлтой за тааруулж байгаа. Содоог бол яг сайн мэдэхгүй байна. Би бол гайгүй шүү дээ. Ер нь нэг тэгж амар бол гарч ууж идээд тэгээд тахгүй. Одоо тэгээ угаасаа хариуцлага нэмэгчлээ шүү дээ. Эхнэртэй бол эхнэр маань хүүхд жирэмсэн тэгэл ягаад ч юм ингээл жирэмсэн гэдгийг мэдээл за би боллоо гээл ингээл гиз мэсэн давраал тэгээ эн чин жирэмсний хяналт мэлт гээл ингээл өчнөө юм ер нь болд юм байна. Анхны удаа л ингээл энэ мэдрэмжиж авч байгаа шүү дээ. Тэгээл эренгуут тас ингээл бодож байгаа бодол маань ч гэсэн цаанаасаа арай өөр болол тэ ингээл нэг юм амар том хариуцлага гэдэг зүйл над дээр ирж байгаа болохоор зүгээр өмнө нэг би найзтай уулзлаагээ гардаг байсан бол найз залах юм бол те мань их нартайгаа гоё кино үзэж байна хоёул дараа үзье гэдэг ч юм уу. Одоо ингээд нэг арай бас би нэг цаг заваад найз нөхөдөө нэг 20 жил одоо ингээд зарцуулаад те магадгүй ингээд 10 хэдэн жил ингэсэн л одоо их нэртэй зарцуулах цаг маань ирж ийн гэж бодох ч юм уу те ингээл арай нэг юм нэг одоо мэдхгүй зүгээр миний л бодол зүгээр ингээд нэг арай нэг өөрчлөгдөх маягтай л юм боллоо л эхэлчихлээ. Ер нь бас Сайн нэр renewal-гээ ярьжсэнээс одоо ингээл Монгол зөвхөн болгон таньдаг болсон ингээл техног ингээл охтууд амар крашлт шүү дээ. Техно. Тэнгүүд за тухайн үед за renewal баг за үнэхээр сошиал өгч өгөө. За ингээд эсвэл renewal бүр амар яваад ч юм эсвэл сошиал одоогийн шиг байсан бол тухайн renewal-ийг одоогийн монголчиг байгаа үе шүү дээ ер нь. Зөв. Тэнгүүд тэр багийн техно чи байсан байж болох уу? Тухайн цагийнхаа. Гэхдээ ер нь бол бас мерсер бол байдаг гэсэн. За тэнгүүд ингээ Тэмүүхэж яваад штэ октод ер нь бол магадгүй тий. Тэнгүүд шүү дээ. Тэнгүүд инхүү чи яг ингээ Тэмүүкагаараа биш рейтер октодтой уулзсан тохиолдод байна. Рейтийг ашиглаж. Зөндөө юу? За та. Эдтэй Боврдоо. Ой чи тэгж байсан гэлгүй. нэг амар тэгж Монгол хүн хэлдэг шигтэй хүмүүс мэддэг тэгж мэдээгүй. Яг хоо комьюнити дотор бол угаасаа бүр байгаа. Нэг ганц хоёр бол байгаа хаа. Одоогийн монголчууд Хойч нэг найз хүнтэй байсан шүү дээ.
одоогийн монголчуудын Синзүү техно гэж яг эн чинь бол бүр угаасаа утгагүй амар штэ Ер юу. нь бол одоо суперстар үү. Би чи Синзүүтэй бүр амар дотны ахтуус ингээл Монгол ирээл чаас нэг 12 оноо л явна штэ. Тэгэл ичсэн тэмцээн л. Тэгэл ингээл ихэнх цаг үед нугасаа хамт уулзал ингээл байж ангуут хамт явах мох ч амар өөр гоё болцсон байгаа ч ёо. Би баг од юм хайж ирснээ шууд ингээл зүгээр яг худалчунд нэр ингээл 10 хүн зуржил 7 8 зураг авах нь бүр тодорхой. Угаасаа би тэгэл таньжтай бас ялгаа. Тэгэл хамт ч юм ярихээр өмнөөс нь санаа зовоод шүү. Ингээ зүгээр хүмүүс зүгээр явуулахгүй байнгын юм асуунд бүр нэг залхахмаар асуумаар. Тэгээ өөрөө бүр ингээ сүултээ ингээ хичээд ингээ цаачин бүр ингээ хамт нод ингээ байгаа явангууч бас аль нь штэ. Тэгээ сая ингээл плей тайм энтрээр ингээл харж байхдаа ингээл сохтуу хүмүүс ингээл байнга авчвал болохгүй юм арил. Юм заах гал. Өмнөөс нь бүр бас жоохон тийрмэр. Гэтэ угаасаа ингээд бодонгууд одоо Монгол хэд ингээд амар лаг дуучдыг жүжигчдийг юм тэднэрээс илүү суперстар болцоо байгаа. Тийм шүү дээ. Дэлхийн суперстар бүр амар ингээ болцоо. угаасаа бүр одоо юу Монголд одоо хүн болгон нэрээ зурагт үзсэн баг хүн болгон хараад танихаар хэмжээнд очсон баг. Тэгээ хүмүүс ингээ амар тэнэгтэй зүгээр ирээл гоё. Уушлаа Өөрийн хүссэн CS тоглоомын скинэ exchange болон апгрейд хийн keydrop-оос аваарай. Мөн Vivid промо кодыг ашиглан цэнэглэл бүртээ 10% хөнгөлөлт авч манайхаас зохиож буй giveaway-д оролцож скин эзэн болоорой. Keydrop би зураг авахулчлахоо тэнийг дэмждээ шүү те ингээд ингүүл ингээ заах гээ те хүн ингээ авахулж ирсний ингээ амар тухгүй байдал орлоо машин. Би ингээ хажууд нь ингээ анзарч ааш тэнгүүт зураг авахулчихуу чи миний баг ийм краш шүү. Би чамайг ингэж явдсан шүү. Танаа баг ингээ шууд ийм хамаагүй юм ингээ шүү асуугаад ийм харилцан яриа хүсээд ангууд чи ингээд хүн болгоо ирээд тэгээд байвал надад л авч явах ингээд хэрвээ би өмнөөс нь байсан бол ингээд тухгүй мэдрэмж аваад ингээд ингэнэ зүгээр те ирээд зураг авахулчуу тэгвэл бас окей яахгүй. Би сая плей тайм дээр ингээл гардаас хэдийм асуух гал байж чи нэг ах ирэл. Ах нь ингээл насаараа хөлбөм тоглосон юм. Ах нь багийн ахлагч ах нь чамд хэдийм заах хэрэгтэй. Йоо ингээл бүр харин тий хүмүүсийг тийм юм яриад байгаа. тэрээс сонсонгод за ийм хэцүү байхтай би юм яриад явах те гэл. Яа бүр яг амар хэцүү. Гэтэ бас хит хүн бас яг тим имийг мэдрээд ирэхээр ингээд амар өвдөрдөг байхгүй. Ялангуяа e-спортын тамирч. Тэг яг тэр хэд болохоор ингээд өөрсдөө бариад байгаа нь болохоор хүмүүжлэлтэй холбоотой байх гэж. Одоо би ингээд өмнө зөндөө олон баг ингээд зөндөө тамирчтай байж бүгдээрээ л бас ингээд салбартай ингээд агуудлаа байгаа шүү дээ. Тэг яг ингээд нэг мэдрээд эхэлж гэрээ үнэхээр буруу мэдэрдэг хүмүүс амар их байдаг байхгүй. Тийм одоо би ингээд болчлоо. Би од олчлоо. Магадгүй нэг хэдэн сая төгрөг ч юм уу олоод автсан бол би л ер нь хүний би төвтэй болохоор л угаасаа буруулж эхэлсэн шүү дээ. Тэрэндээ ханаад давхар ханаад амжилтандаа ингээл буурал байхгүй болчтой. Тэгээ Монгол зүйд яг ингээ хамгийн ингээ өөрсдөө тогтмол авчиж байгаанаас яг л яхааргүй хүмүүжил асар өндөр байгаа гэж байна. Анх гэдэг ингээл хүмүүс мэдээл сошиал хүмүүст ангууд бас гоё мэдрэмж байсан шүү. Тэгэл анх фэйсбүүкээр л стрим хийж амжиж YouTube мөтөд суугч ашиглахгүй тэгэл. Тэгээ хүмүүс ингээ мэддэг боллоо донешн хийгээл. Тэгвэл Instagram дээр 1000 фолловер үзсэн 1500-аас нь 2000-аас нь гэл байгаа. Би сүүлдээ одоо ингээ бүр хамаагүй болт. Ямар ч хамаагүй. Би бүр анханасаа харин тэгж Instagram-аа гоё паблик хөтлөх хэрэгтэй байсан бэл. Би ч бүр ийм бүр private гэдэгээс авах. Зүгээр нэг юм 100 идэх таньдаг хүмүүс ингээд дотны хүмүүс гэдэг хүмүүсээ байлгаал. Тэгээ өөрийнхөө бас тэр таньж байгаа хүмүүсийг байлгаал. Тэгдэг байсан чинь бас яг нэг бодлын буруу л хийсэн юм бэл. Хэрвээ зүгээр ингээд гоё Instagram-аа гоё хөтлөөд ч юм уу ингээд ийм сошиалд ингээд идэвхтэй байжсан бол тэр чинь бас давхар өөрөө зүгээр нэг юм гоё мөнгөний их үүсэр байгаа. Карьер зүгээр нэг ийм тэг нэг гэхдээ нэг муухагаар хэлж байгаа юм биш үү зүгээр нэг хэдэн мянган дагагчтай хүмүүс одоо яг өөрсдөө одоо юугээч бодсон тэр хүмүүст ингээд заагаал яриад ингээд нэг юм алиалж байгааг надад харахаар бас нэг юм зөв инээдтэй санагдаад байдаг байхгүй. Яг тийм биш зүгээр яг гоё Instagram-аа хөтлөөд юм гоё юм яриад ингээд явж байгаа хүмүүс ч байна. Тэнгүүт зүгээр ингээд миний хэлэх гээд байгаа санаа зүгээр ингээд тийм хүмүүс шиг бити болоосай л гэж би бодож байна. Тэ нэг 10 хэдэн мянган 20 хэдэн мянган дагагчтай болсноо миний амьдралыг заастаа чи юм байна. Одоо ингэтийг гэл өөрийнхөө муухай царайг будаж харуулчаал тийм яриад байгаа одоо охтууд залуучууд бол би бол маш шууд ингээ блок штэ байхгүй шүү дээ. Энийг бол хармааргүй юм те. Бити тийм байгаасай л гэж ер нь хүмүүсээс хүсэж юм. Тэгэл хүн болгоо өөр штэ. Цаашдаа ер нь хэр удаан тоглоё гэж бодож байна. Одоо тэгээд ер нь бол тэгэл тоглохоос өөр юу хийх юм бэ? Зүгээр би өөрөөсөө бас асуусан байхгүй. Би 10 жилдээ яг ингээд сурдаг байхдаа би айтагаар явдсан гэж бодож өгсөн зөв. Би ингээд бас ингээд физик ер нь бас төлөхгүй ингээд бас гайгүй ч хийждэг байсан гэж боддоо боддtiin. Тэгвэл би одоо ингээд 8 9 жил ингээд яг
одоо би чинь 8 жилийн үетэй гэхэр чинь за 1-6-аас гээд одоо 10 үед нь ч бараг насны 3-1 би ингээд тоглоом үргэлжлэн чинь би яг энэс өөрөө ингээд бас салж чадахгүй тий. Тэнгүүтээ би одоо өөр юм хийлээ гэж бодоход яг юу их вэ? Энд чинь бас ингээд бас амар нэг шин нээлт болж байгаа байхгүй юу нь бол. За би магадгүй ингээд өөрөө шууд карьераа дуусгаад за нэг ажил олчих ингэнгүүт би одоо за Тэ шүү дээ. Надад тийм бодол модл гэж байхгүй шүү дээ ерөөсөө. зүг контр юм уу за яг өөр юмар ингээд харж чадахгүй байхгүй өөрийгөө тодорхойлж чадахгүй байхгүй. Тэгээ ерөнхийдөө бол одоо юу л ахгүй. Хэрвээ мэдээж бит хоёр таашдсан ч дахиад ингээ гоё стикер гаргаад ингээд мөнгө төгрөний боломжтой бол ингээд яваад угаасаа байна. Хэрвээ бүх юм сайн сайхан байвал бит хоёр ирээдүйд өөрсдөө баг босгоцсон ч юм уу те. Ямар ч байсан нэг контртой холбоотой зүйл. За эсвэл магадгүй ингээд амжилт үзүүлж чадахгүй ч юм уу эсвэл зүгээр ингээд дунджаар гоё явж ивэл нэг багийн коуч болоод явдаг ч юм уу те. Одоо ингээд ямар нэгэн байдлаар контртой ингээд нэг ямар ч байсан нэг ихний ээлжинд нэг 31 2 хүртлээ ч юм уу нэг 30 гартлаа бол яваал тэрнээс цаашаа бол цаг хугацаал харуулах бах. Түүнээс бол тийм өөр юм хийн гэсэн бодол бол угаасаа байдгүй шүү дээ. Үнэхээр одоо ингээд амжилтанд хүрэхгүй фейлдэд байл яг ингээд фейлдэл амжилт нь хүртэл явах бах та. Тэгэл эцсийн хүртэл үзэх үү. Угаасаа тэгжиж л хүн нэг юмдаа үнэнч тэгээ явсан үнийг угаасаа бурхан шагнадаг гэж хүмүүс Тууштай зан ер нь ингээд маар ахыг гэж ингэж бодол та. Хитэн жилээ. Амьдралынхаа 20 хэдэн жилийг анх өөрөө тоглоод ирсэн тоглоод амжилт гаргаж ирсэн гой юмнууд ихтэй байгаа л да. Тэгээ амжилт гаргаагүй ингээ байсан ч гэсэн те би маарахтай цуг ингээ амьдраад ингээд хэсэгтэй одоо энэ миний амьдралын бас нэг 6 7 8 те хэдэн жил нь ингээд маарахтаас ингээ холбоотой байгаа шүү дээ. Бүх цаг үед ингээ маарахыг яг мэддэг болохоор хүн ингээ дуртай ямаараа яваад ингээд яг үнэнч яг чин сэтгэлээсээ яг юмыг ингээ шаах юм бол угаасаа амжилт нь угаасаа хүлээж идэм байна даа л гэж бодсон тэгэл. Одоо өргөлд нь өргөлд отчлаа шүү дээ. Тэгэл хоёрт ороод үдцсэн хүн чинь тэгэл дөрүүл нэгэл маарах бол одоо юу баг би ихэлж ийн гэсэн л явж байгаа нэрээ. Яг төрүүлэн ялцсан. Одоо тэгэл дахиад төрүүлэх гэж би бодож байна хэзээ нэгэн цаг. Угаасаа төрүүлэх нь бол угаасаа цаг хугацааны асуудал болчихлаа. Өчтөрийн тоглолтыг үзсэн үү? Falcons. Үтсэн юу вэ? Falcons-ыг зүгээр нэг юм тоглож сурж байгаа хүмүүс харж байгаа юм шиг л харж шít. Тэгэл гоё ягаан чи тэгэл. Сонсол баг жил хагас 2 жилийн өмнө ингээл бэтэлч мэтлэн үү те. Нико Монис тэдрэг бүр ёо юу. Шүтдэг байсан шүү дээ. Одоо ч гэсэн Нико Монис ингээл тэгээд ер нь чи одоо ингээд тоглодог хүмүүс юу вэ? Шоглож шүү дээ. Одоо ингээд Синзүү ч гэсэн Синзүүгийн бүр ингээд үзэж өссөн те демог нь үздэг ч юм уу ингээд CFG-нийг л тоглодог байсан. Тоглогч Нико гэж бодлоо. Тэгээ simple гэж бодлоо. Айд бол тэгэхэд л тэр хүмүүсийгээ очил өөрөө хождог болсон байна гэдэг чинь тэгэл амар том бүр хүндлэл байгаа шүү дээ тэр чинь. Шүтэнэ хожиж ийн л гэсэн үг шүү дээ. Тэр мэдрэмж бол гоё байгаа хэ. Яхаар амар байгаа. Тэгэл угаасаа дэлхийд тэгэл угаасаа 3-д бичигдэж байна гэдэг чинь тэгэл өөрөө бүр үгээр хэлэх аргагүй амар л та. Тэгээ сая яг за хэрвээ ингээд CS боллоо гэж бодъё л да одоо ингээд Монголд цаа ингээд санхүүжил байхгүй болчих юм. Ер нь хэцүү бол амьдралын ихэн зайхав ингээд амьдрал хөөж магадгүй шүү дээ. Боллиг гэвэл яг карьераас хамгийн гоё юуг санаж үлдэх хамгийн ингээд санаалцж үлдэх юм. Тэгсэн яг тэгээ бодсон чи шууд баг ойлгох гад байна яах гад шууд за юу гэлээ гэсэн гэж. Тэгэл гоё дурсамжууд л үлдэн шүү дээ тий. Яг үннийг хэлэхэд яг энэ тэргээ ч нэг хийж байгаа тий. Ингээл зүгээр гэрийнхээ орон твчих л те скримний зүгээр л нэг рандом нэг өдөр ингээл бүүтийн амьдрал яаж өнгөрдөг вэ те бүүт кампт ингээд нэг баг болоод тавуулаа амьдраад те за хин аяг waах уу гэдгээ хастаж үзээд хин ногоо ярьлах уу те ингээл яг 5 ирчүүч тэгэл үзэн штэ хоорондоо хүзэр тоглоод ингээл тэр мэр юм айгүй сан тэгэл хамт цагийг өнгөрөөж исэн гоё найзуудаа сан тэмцээнд ялаад авч исэн тэр мэдрэмжтэй жишээлбэл ингээл сая стикер гаргахад гэж арилал босон тэр мэдрэмжийг бол ингээл зүгээр шууд одоо ингээл байж байгаа юм чинь тэдрийга тэгэл сан хэмээ сан штеп тэгэл чиний хувьд ялгаагүй ер нь бол ямар шалгахгүй. Ер нь одоо Монголд яг e-спортоор 100% амьдраад явбал ер нь боломж болцсон хэрэг байна. Одоо ингээ 1x жишээл хаагдчихэв ер нь шинээр гарч байгаа хүмүүсд яг ямар байх бол ер нь e-спортоор амьдралаа хөөвөл яг нэг өгүүлэхэд Монголд ер нь хэцүү байхгүй юу? Зүр нэг л боломжтой. За нэг боломж гэдэг нь юу вэ гэхээр одоо энэ тоглоомыг тоглоход ч үнэхээр те зүгээр ш нэг хүн тоглодгоо байхгүй одоо дотог ч гэсэн чи мэдчихэж зүгээр нэг
нэг юм пабликийн нэг immortal толтгоо ирээд шууд тоглохгүй шүү дээ тий. Тэрнтэй адилхан үнэхээр мундаг авьяастай хүн өөрийгөө мэдэрч ивэл амжилтанд хүрэн заяа. Тэрэн дээр нь сахилга бат хэрэгтэй. Тэгэл нөгөө гоё баг хамт олон хэрэгтэй. Тийм болохоор өгж байгаа бас нэг. одоо ингээл зүгээр үнэхээр авьяастай хүүхэд за би үнэхээр энэ тоглоомыг тоглоод миний амьдрал сүрсэн ч хамаагүй би ингээд энэ тоглоомыг л би тоглоо явнаа л гэж бодож байгаа хүн л амжилтанд хүрэх байх та. Ер нь л Хамгийн ихэнд тэгэл одоо шинэ хүүхдүүдийг гэрийнх нь л ядч нэг үнэхээр татлаа төлөхөг нэг дэмжиж өгөх хэрэгтэй байх тийм. тийш би нэрээ энэ Би бол нэрээ гэрийнхэнд амар баярлалаа юм. би бас амар баярлалаа ш нэрээ ээж аав бүгдэнд нь нэрээ маш их баярлалаа. Одоо ингэ явж байгаанаас манай гэр бүлийн хүчин зүйл шүү нэрээ намайг юугаар ч хоригддаг байсан аахгүй ингээл тоглох гол явна гарна PC тоглоно хонно те. За миний хүү чи өөрөө дуртай тоглоомоо хий. Хулгай хийж болохгүй худлаа ярьж болохгүй хүн зоож болохгүй те. Ингээд эмхтэн хүнд бити гаруй зодоонуудаас хол бай те. Гэтэ чи ингээд юу хийх чинь чиний дур ухаантай л байд юм шүү гээл бас хүн тгээ хэлчихэр чи яаж би хулгай хийгээд ах юм бэ очсноо бүх хийж байгаа юмыг зөвшөөрснөө болохгүй юмнуудыг нэлээ өвчөөрч чи хүн бас тэрнээс ч гоё урам аавна сте. Миний хийж байгаа юмыг зөвшөөрж гин тийм баг чи би юу гэж очиж хулгай хийгээд ах юм хүн зодоод ах юм те. Гэтэ яг хүмүүс бол зодолтой явж исэн залуу насны гоё хөөрхөн хүүхдүүдийн юм бол байгаа л да. Гэтэ хизээш тэгэж нэг амар хулгай хийгээд хүн амтнд гай болоод нэг тийм явж байгаагүй л. Ер нь л тийм нэг анзаараад хахад нь контрын одоо ингээд ландаа л ингээд бид нэг өсөж байгаа шүү дээ хатан багтаа. Тэнгүүт ингээд амар гоё нэг гэр бүл шиг байдیں۔ Ер нь бол одоо ингээд зүгээр ингээд аруулаа ингээд ландаал нэгэн тооцоогоо төлөөл нөгөөд нь цагаад төлөөл ингээд хоцсон нөгөө одоо ингээд кэш өгж байгаа шүү дээ. Боц нэг мөнгө өгөөд. Тэгээ нөгөөд мөнгө оцрол ингээд гэлөө ингээд өглөө харих гэж байгаа хүмүүс тэгэл тэгэхэд л ингээд эсрэг хамт тоглосон ч гэсэн ингээд бөөндөө ингээд 5 зургуулаа ч юм уу те 7 8 бол эсрэгэндээ ороод хамт нэг ингээд хоцсон мөнгөөр нэг ингээд хоолндаа аргал өглөөд авсан солгож өгөөл. Тэр мэдрэмж ингээд бас ингээд амар гоё байхгүй. Тэгэл яг үүндээ тэгэл хэдий ингээд мөнгө төрний төлөө нэг нэгнийхээ өөдөөс ингээд гоё тоглож байгаа ч гэсэн тэг ингээд тоглоом дуусны араас ингээд амар гэр бүл шиг байж чаддаг юм. E-спортынхаа ер нь бол Тийм ер нь нийтлэг тийм. тийм. K-Drop-ийн вебсайт дээр Vivid promo кодыг ашиглан 20% бонус авах боломжтой бөгөөд манайхаас зохиох олон giveaway-дэд оролцох боломжтой байгаа шүү. Яг одоо 200-аас 300 долларын giveaway-д оролцох боломжтой линкийг энэ бичлэгийн дор тавьсан байгаа. Та түүгээр дамжин giveaway-д оролцоорой. Би бол ерөнхийдөө энэ ер нь одоо ингээл Counter Strike-аар л хүмүүцсэн гэж өөрийгөө боддог. Ер нь ингээд энэ тоглоомыг тоглож байгаа юм тест. Одоо зөв шууд хэлэхэд яг ойлголоод хэлэхэд бол бүх энэ одоо нэг ухаан хүрээд тэгээ нэг юмыг наануу цаанатай боддог цагаасаа эхлээд контр тоглодог хүмүүсээр ингээ хүрээлүүлээд явцсан болохоор энэгээр хүмүүцсэн гэж боддог байхгүй. Сайн ч зүйл байна, мэдээж муу ч зүйл байна. Гэхдээ сайн нарийн илүү ах гэж бодож байгаа. Зүгээр ингээл нэг гэрт хүмүүстэй амьдрал, нэг баг хамт олон яаж болох вэ? Хүнтэй яаж харьцах вэ те? Ингээд ивэл яах вэ гэдэг ч зүгээр юм хар бор юмнуудаа дандаа л энэ тоглоом тоглоод гоё ах нартай, гоё найзуудтай тэгээ мууч найзуудтай таарсан тулдаа ингээл ойлголоо дуудаг явж байгаа. Саяар одоо хүүхдүүд тамирчин болмоор байна гэх яг спорт. E-спорт нөө. Тэгэл боловлгүй чи Би очирноо. ингээд штэ бас хүүхдээ бас харна штэ тий бас ингээд за юу болохоор байна. Ямар хөө шийтэй. Ямар амьдрал энэ чиг үзэж байгаа вэ? Яг явж чадах уу, чадахгүй тий. Тэгээ шууд лав хоригдохгүй, шууд бас зат хийдэг тоглох гэхгүй тэгэл. Өөрөө нь ихтэй бас харахгүй байгаа. бодсон чинь нэг амар хөдөлгөөн байгаад тэгэхээр хүүхч үнэхээр явмаар байл яах вэ? Тэгвэл тэгэл за яваад үзье л гэж. Өөрөө яваад үз. Яваад үзэнгүүтээ тэгээд муу 100 байх юм бол тэгээ баг маг нэг бас хасч масаад ойлгоод за энэ угаасаа биш юм байна гэж ойлгох юм шиг тэгээд. Баг хасна гэснээс одоо энэ Монголын багууд ер нь Монголын контрч ингээл хоорондоо аим гоё гэр бүл шиг гэдэг гэж байгаа шүү дээ. Яг үндэ одоо ингээд бифтэй хүмүүс бас байгаа шүү дээ. Одоо энэ багууд ингээд тогтохгүй ингээ хүмүүсээ солиод байгаа шалтгаан яг юу юм бэ? Үнэхээр биф янз бүрийн хоорондын асуудал гараа солиод тийм үү? Үнэхээр л амжилт хүрэхгүй болоо болоод нөө спонсор нь худраа болоод нэ. Спонсор тэгээ ер нь хөвчлэн солигдож байгаа шалтгаан миний бодлоор л тэгэл сэтгэл төрөхгүй тоглогч байвал тэгэл. Тэгээ одоо бас садгийн хэлснээр нөгөө ямгансан ингэсэн хүний үг даахгүй бас босно байдаг ч юм уу мэдэхгүй шүү дээ ер нь л. Гэтэ ер нь л яг тэр хоёр асуудлаас ер нь болж байгаа юм. Зүгээр одоо ер нь ингээл би бол амьдрал дээр бүх хүмүүстэй л айгүй их эвтэн харьцахыг хүсдэг ер нь ингээл хэлээр очролох гол ер нь хэлээл уурсан ч дараа нь уучлаарай гэж хэлдэг ч юм уу те.
Тэнгүүт ингээл одоо жишээлбэл байж байгаа л би өөрөө ч хасагдаж үзсэн, хүн ч хасч үзсэн тийм болохоор тэгэл хамгийн гол үүрэг бол угаасаа тоглоомоо мундаг тоглодог байх хэрэгтэй. Тэгээд тоглож чадахгүй бол хасна. А үнэхээр тоглоомоо мундаг тоглодог байснаа амьдрал дээр ааш зан зайлвал тэгэл хасна. Ийм л хоёр сонголт. Одоо би бол хувьдаа ингээд e-спортыг ер нь жоохон нийтлэг ингээд Монгол жоохон сулрах гэж гэж бодоод байгаа байхгүй юу? Ер нь тэгж бодоод байгаа. Яг заахаа CS бус төрлөө бодвол арай нэг өнгөлөг гэгээд нэг экосистемтэй явчихна. Яаж ч нэг тэмцээн байна, тамирчид байна, ингээд амжилт үзүүлж байгаа хүмүүс байна ч юм уу тий. Бусад тоглоом жоохон ер нь хэцүү харагдаад байгаа байхгүй. Тэгэж ер нь одоо e-спортс болж байгаа шүү дээ. Ер нь. Тэгмэд өмнө нь бол за e-спорт угаасаа амар хэцүү байсан тий. Тэгэл байнга тоглоол яв мөнгө олохгүй гэрийнхэн хэцүү. Тэгэл тухайн үед ингээд тоглолт наймаалцах саналууд ер нь хэр ирдэг вэ? За мэдээж хуучин үед бол замраагүй их ирдэг байсан баг. Надаа ч гэсэн бүр асар их ирдэг байсан. Тэр үед угаасаа л их ирдэг байсан. Тэгэл одоо сая ирнэ штэ. Тэгэл хэдэн төгрөг өгчий. Зүгээр нэг рандом гай хүртэл бичиж байгаа юм ч те. Ой за мөнгө 10 сая төгрөгийг хожигч гэдэг ч юм уу те. Тэнгүүд гинт байж байгаа бид нар тэмцээнд дуусал хожигдсан байгаад муу лалар чамайг гэрийнхний чи очиж хутгалж ална гэдэг ч юм. Зүгээр энэ бол зүгээр юм энгийн бүр наад зах юм жишээс. Тэнгүүд ингээл өөр танихгүй том гадаадын хүмүүс ч юм уу ингээл багийн эздүүд рүү маань бичин те. Тэгэл тиймэрхүү юмнууд ингээл зөндөө л угаасаа мэдэж ирдэг байсан. Тэгэл тэрийгээ мэдээж багийнхаа эздүүд рүү явуулна. Өө юу яриад байгаа юм бэ? Ахын дунаа маата хай блок л гээл тэгэл тийм замаар л ингээл одоо тойрол явж ин да ер нь л. Ер нь тэгээд саналуудад ер нь бүдэрсэн хүмүүс хүмүүсээс амар хэлдэг байсан. Одоо ингээд зүгээр л нэг таньдаг за одоо ингээ багийнхан ч чам мэддэхгүй хийсэн ч юм уу эсвэл тийм юм байгаа юу? Багийнхан надад мэддэхгүй байсан. Ер нь байдаг байж магадгүй гэж би боддог хүмүүс бол байгаа. Би бас уг нь ингэж боддог. Хуучны бас тийм тохиолдлуудыг бас нэг аим буруудахад хэрэггүй гэж бод. Угаасаа л амьдрал нь хэцүү байгаа шүү дээ. Ер нь угаасаа амар хэцүү байгаа шүү дээ. Спортч нөгөө тийм спонсор эдэр одоо нэг юм хөрөнгө оруулах хүмүүс амар хэцүү байдаг шүү дээ. Ер нь бол цөөхөн тий. Цөөхөн. Тэнгүүд яг нөгөө Аз бүсээсээ бас нэг гарах гэж хэцүү нөгөө том багууд надад дарлаад том тэмцээнүүд авчна. Тэнгүүд яг нэг ганц гараад ирэнгүүт нөгөө гайгүй хүн чинь таныг ах мах чинь бүр амар сайх мах болсон бичээд байх чинь. Ер нь хүмүүс тийм юм бол зүгээр ингээл өдөр тутмын асуудлыг л ойлгочих ер нь бол. Баян асуун угаасаа бичин зүгээр танихгүй гай хүртэл тэгээ бичих таньдаг хүмүүс нь бол угаасаа тодорхой штэ. За ахын дуу яахаар байна. Ахын тэдэн саяыг тавья. Чамд тэдийн үгүй юм үгүй гэл. Тэгэл тийм амархан за тгий ахаа гэж бол угаасаа тийм хаач байхгүй байхгүй. Бас ямарч боломжгүй юм чи. Баг тариалагч бид нар анх одоо ингээ гэрээ хийгээл зурхтаа хэрвээ тэх юм бол ингэн гэд бүр юм амар хатуу гэрээн дээр бүгд окей гарын үсэг зураад ажиллаа цалингаа явж байгаа хүмүүс хизээш тэгэж юу чадахгүй байхгүй. Ер чаддаг хүмүүс нь байсан л баг зүгээр тэгдэг хүмүүс одоо байж магадгүй. Гэхдээ за нэг 10% л бах та нэрээ тий 90% нь бол бүгд тойрол гарч байгаа энэ замыг. Бид нартэй хэрвээ яах юм насаараа тоглосон хөдөлмөрөө нэг тэмцээнд тоглоо 10 сая төгрөгөөр бандуулж яах. Тэгэл бид нар хинч биш болол жинхэнэ нэрээ яах гэж яаж чадахгүй гараад ажлыг хийж чадахгүй их сургууль сураагүй мэнэ чи яах юм хоол олж чадгаа байл шүү дээ. Яах юм бол тийм л дээ. Тэгвэл за ингээ Монголд яг гоё ингээд хувийнхаа нэг багийг бүрдүүлээл 95 тоглогч аваад бүрдүүлээл. Яаж бүрдүүлэх юм? За чи хэлчихсэн. Монголцыг оруулах байх уу? За оруулахгүй байх юм. Монголцыг оруулсан л гоё шүү дээ. Монголын 2 тоглогчийг оруулъя. Бүгдийг нь оруулж дөрвийг аваад өөрөө орчих шүү дээ. За би бол англиар ямар сандахнаг авна. За яагаад? За ер нь бол яг миний байран дээр тоглох гэх юм уу? Ер нь бол их байран дээр. Ер нь бол үйлдэл мөйлүүд нэг юм сэтгэл хүрсэн нэг гой тоглолтууд үзүүлдэг гэх юм уу? За техно. За тэгэнгүүтээ эсэр содог авна. За ижил гэвэл ер нь бол би яг өөрийнхөө өнцгөр бол 9-г бол ижил бол хийвэл хийж нэ гэж боддیں۔ Одоо ч хийж л байгаа л да. Гэхдээ давхар нөгөө снайперын рол дээр одоо садаж гисэн хийх нэг хэцүү байгаа байхгүй юу? Одоо нэг үүрэг рол нь бас ингээд амар том импакттай байгаад байгаа баг нь багта. Тэнгүүд яг 9-г би зүгээр шууд ажилаа 100% яг фокусч хийлгэнгүүтээ садаг эсдүүлэх гэх юм уу. Тэнгүүтээ өөрөө би өөрөө бүрэн байхгүй. За тэнгүүтээ нэг нь болохоор би
За нөгөө хоёр өөр чинь чи амар профессионал бүрдэлгээд да. Ямар. за Кобра. За, Кобра зэр. Кобра бол ер нь бол амар сайн буддаг. Ер нь бол нэлээд бодолцоотой. Тэгээ бас нэг өөрийнхөө нөгөө ажлыг бол бас сайн хийдэг юм шиг харагдсан. Эсрэг тоглоход ер нь бас нэг ядаргаатай нэг жоохон За, байгаад байдаг. Тоглолт Тэгээ таардаггүй ч юм уу гэж боддог. За тэгэнгүүт чинь одоо дахиад нэг л нэг л юм шүү дээ. Одоо 3 болчлоо шүү дээ. Техно, Эсвэл? Кобра, эсвэл за 4. тэгээ савдаа. Тэгэнгүүт Нэг дуцаа одоо нэг хүн гэвэл одоо нэг юм Ямар хүн хэрэгтэй. За баг Чи Монголоос нэг л хүн авч байгаа юм уу? Технологи авч байгаа юм уу? за ингээл за ер нь синзүүл юм байна дөө. Нилээн За, Синзуг угаасаа авахгүй болохгүй мэн Тэгээ, тийм. нөгөө Энэ бол угаасаа шууд тодорхой юм минийх л За, за. Би IGL-ээр гардаг аваад за тийм байна. Синзуг аваад би өөрөө эст чинь Аа. энэ мөрөөдлийн баг шүү дээ. Мөрөөдлийн багт өөрөө байхгүй тасахгүй шүү дээ. Тэнгүүтээ нөгөө хоёр орно. За Синзүү тэнтэг чинь. За би MIQ-г аваад ингээ энэ дөрөв шүү дээ те. Тийм тоглолт те. Санаатай юм уу? За тэгэл бараг яамыг хуучны яамыг л авах юм одоо. хуучны Одоогийн юм яа. Одоо яамыг хүн алахгүй шүү дээ. Яг шалтгаан юу байна? Гэхдээ одоо хүн алгад багтаа зүгээр яг өнөөдрийн тоглосон скринийн байдлаараа цаашин гэхдээ уг нь амар алуурчин гэдэг миний уг нь амар хайртай дүү байхгүй юу. Аа. Яамыг тэгэл яг яас. би болохоор зүгээр сая зүгээр нөгөө яг хүмүүсийн рол төр нь нэг бодоол амар бодож байгаа шүү дээ л та. Яг Тэгээд төлөлтөө тийм яг бодох нэ. бодод үзэн штэ. Ями, Coolest, Glitz, Sinzo ингэжлээ MIQ ёо. Тэгээд гардаа тэр донд бол тогтлол амар калж байгаа. Миний бүрдүүлсэн баг бас тийчлээ гэх юм За тийм. хин 9 9 Кобра, Синзүү, Техно. Тэгээ юу лээ? нэг юм лээ. Кобра, Техно. Би өөрөө байхгүй. Би Coolest. Хөөе. За яагаад ер нь Coolest-ийг сонгож? Одоо анхил Би ер нь бол 9 Coolest 910. За Control. За одоо яг нэг хитэн эсрэг болж байгаа юм байна шүү дээ Монголд. за анхил л угаасаа одоо ороод ерөөсөө Ялгаанууд энэ хүмүүсийн яг ялгаанууд яг юу? За prime time-уудын ярил. За Хүмүүс чинь ингээд эс тэр ер нь амар их хүмүүс монголчууд амар ингээд тэр нь бол нэг юм за содог би яга авч байгаа шалтгаан л зүгээр хэлчихэ. Тэгээд бусдууд нь бол содоо ч өөрөө нэг юм одоо нэг юм хайлтай амар нэг гай болдог юм яг ингээд тэрийг бүр амар сайд байхгүй юу. Нэг юм айлын тактикийг нураах ч юм уу тий нэг юм төсөөлөг үйлдэл хийх ч юм уу. Эсвэл яг орж байгаа газар нь ингээд татаа байж идэх ч юм уу. Тэр эсрэг баг амар сайн уншиж яг нөгөө байх ёстой газар яг цагтаа байдаг. Тийм болохоор ингээд содоо ингээд ер нь Attention set одоо эсвэл агрессив гэсэн үг юм уу? ер нь агрессив тавтаач тоглож чаддаг, пассив тавтаач тоглож чаддаг. Тэгвэл нэг хэсэг ингээл анхил 9 майник ингээл бүр амар яадаг гэсэн. Энэ яг ялгаанууд нь одоо тэр хүмүүсийн Исүүгийн одоо нэг юм самбаачлах амар сайтай заяа. Исүүгийн бас бас нэг юм хогны тал дээр бас амар сайн. за Өөрөө ингээд богино араас хугацаанд ингээд тийм хогнуудаа ингээд зохицуулаад ингээд хийчдэг, багтаа ингээд спортоо хийчдэг. Тэгээ бас яг ингээд айлгаа бас эсрэг байгаа бас сайн уншдаг. Тэгээ бас юм яг жоохон их шот алдаад байдаг санагддаг. би тэгтээ Тимукаг Блицийг IGL-ээр тавихгүй 9-ыг тавьж байгаа болохоор над би бүр амар битгэхгүй байна оо. Сонгониглаа. Надаа яаж уцаа хамгийн чухал чи IGL юм чи Блицийг сонгох хэрэгтэй байхгүй гэхдээ. гардаа байж болно л та. Гэтэ зүгээр яг би нэг За тэгтээ өөрийнхөө нэг бодлоо тоглож ирсэн хүнийхээ хувьд бол 9 бол ер нь бол яг амьдрал дээр ч гэсэн nice guy. Гэтэ би ингээд зүгээр яг 9-г одоо яг эснийхээ ролыг ингээд хаш наваад яг ажиалаа хийгээд өөрөө райф барай бол бас шал өөр гэж хараад би ч бас тийч их боломж уг нь байсан. Би тэгдэж чаа Tiger-т яг цуг шахах гэж яах. оо тийм. Супер чи 2 эс. Аа. Тэгээ лог нь намайг эс нэгэ багтаа уг нь авчихсан. Тэгээ бид чи хоорондоо ярилцаал. Би бол өстой над бол би бол өстой ямар ч рол дээр бол амуу туулах дуртай. Ер нь яг үнэндээ өөр нэг сайн эс байвал би тийм ганцаараа явж мовдөг ч юм уу. Тийм юм тоолох юм хүссэн хэлтэй байдаг.
Тэгээд тухайн үед бидэд ярилцж агаад би яг тэр байр дээр тоглоомод 9 эстчихсэн. Гэснээс нэр Tiger-т нэр бид өөр байсан шүү дээ. Харин тийм байна. Нэг 5 6 сар байсан баха. Тийм 6 сар л хэсэг. Тэр үе чинь бас амар гоё юм дээ. Би ч нөгөө ингээд хүмүүс наван амар хэрдээс. Би нэг DR 2 3 удаа ингээд хайж гарсан заяа. Тэнгүүд ингээд одоо өөрийнхөө нөгөө үздэг idle mile гэж ярьдэн шүү дээ. Одоо ингээд би анх ингээд Conor тоглож сурж байхдаа ингээд CFC KB-гаас ингээд KB-аас ингээд шууд барит дээр ингээд завтай үед нь ингээд очиод CFC-гээр нь ингээд тоглож моглоо тий. Заалгуул зөвлөл ингээд тоглож байсан. Тэгсэн чинь нэг өдөр ингээд над руу ингээд ялчвал ингээд миний ингээд үз шардаг тоглогч маань ингээд намаа ингээд үнэлээд натаамт ингээд нэг баг тоглох уу гингүүт ч угаасаа ингээд тухайн үед ингээд ялчгүй ингээд за тэгьяа ингээд амар гоё мэдрэмж аваад шийдвэрээ ч гэсэн яг тухайн үед яг 100 ингээд гаргаал багийнхантайгаа ярьж байгаа л гаргасан нэг. Тэгээ ерөөсөө DR3-аас Tiger-д орж ирсэн шалтгаан. Юу ёо. Тэгээд яг тэндээсээ гараад Яа, Tiger-д ороод за, Содотой ингээд бид хэд амжилт үзүүлээд VG мэж таялуу маялуу нэг бүгдийг авчиж байгаа шүү дээ. Тийм тийм. За Dream Market ингээд төрүүлж мөрүүлээ. Яг тийм яг харж байгаа мэдрэмжийг ингээд ер нь бол бас амар гоёсан. Тухайн чинь бидэд бас нэлээд бас бэлтгэл Тийм шүү дээ. бүр үнэхээр гоё байсан. Тэгээ тэр үед амар тэнэг юмнаас олж баг тарж исэн юм аа. Яг ковид гарцсан заяа. За. Тэгээд би ч нөгөө л сахилахгүй бас гаяа штэ. Тэгээ би зүгээр уг амар их юм хүсвээс би зүгээр гарьяа л гээд төвхээр нам гавдгаас ахгүй. Зүгээр чи ковид тусаад ирүүл яах юм гээд намайг ингээ бүүт дээр ингээ гарахгүй. Тэгэхээр нь би тэг хотлоо гараа явчихдаг гэсэн зүгч. Тэгээд ер нь тэрнээс бол тэрнээс болоод би багаас гарч ирсэн. Угаас тэг хэцүү юм чи. Найз нөхөдтэй ингээл ковид гарцсан. Тэгээ нөгөө талаараа би ч тэгэл шууд гарснаа л угаасаа аваад орж ирэхгүй штэ. Ер нь бол маск бүх юмаа сайн хийгээл би зөв гадаа гараад болио нэг найзтайгаа тамхи татчи ороод ирээ нэг 5 минут надад өгчөөч гээл тэгэхэд намайг гаргадгүй байсан. Тэгэл тийм болохоор тэгээд тэр хүмүүс ч өөрсдөө хэцүү байсан, надад ч хэцүү байсан. Тэгэл за зөвстэй ер нь ингэж байгаа ер нь хоорондоо зүгээр дамаас алхий даа гэл. Тэгэл ер нь таягаа тарж ирсэн. Тэгээ дээрэс нь нас тэр багийн organization байсан хятад хүмүүс бас аяг хэцүү байсан. Ер нь бол тоглолт 8-aalцах гэл дөрөвний тим бааш бидрийг тим хийх гэдэг бид нар үгүй юу гэж тэгж идэм бэ гэд эсэргүүцээд идэг. Тэгэл Залин no гэл. Тэгэл ер нь хийж таягаад яг салж цайлаа байгаа. өгнө л доо яач. Хоёр тэгээд сүүлд сонсдоо яасан ч гэдэг. Тэгэл Тэгээ алга болчихгүй алга. нэг хэсэг гоёагаа л тэгэл байхгүй болсон баг да. Ер нь хятад оргууд, тухайн хятад оргууд бас бүгд гэдэм байна. Зөв тоглолт хийж иж л угаасаа цайлангаа өгнө. Угаасаа анхнаас нь өндөр цайлаа болгоч. Тэгэл тэр амар лет шүү. За одоо ер нь за CS тэр шинэ тоглогч нар гарч ирж байгаа нь хэр байна? Одоо уг нь ингээл CS-ийн амар гоё оргил үе шүү дээ. Уг нь За миний харж байгаагаар бол тэр Монгол цагтайм тоглож байгаа нэг хүүхдээ лээ. За Хин лээ. Тиак л юу лээ. Нэг Киок ч Юу лээ нэг за ямар би нэрийг бол мэдэхгүй байна. Хайгаад яачихгүй дараа нь тэр айгу мундаг хүүд гарч ирэх баг. Тэгэл өөр би бол тийм шинэ гарч байгаа юм байна. уг нь ингээл одоо писийн дараал за Монголын Монис гэж үүргээ тэгээд л шүү. хидтий. Бүр жоо 15 ч юм уу. Хин гэдэг л жижиг монисыг нэг жижиг за хоёр хүүхдээсэн маа. Ийм бас сайн. Тий нэг хоёр Нэг нь нэрийг үнээр орж идэг. Хакай юу? За тэднийг Энэ бас хөөрхөн юм лээ. тэр нэг юм Монгол Faceit орж тоглоод байсан нэг хоёр жоох хүүхдүүд байсан. Тэр хоёр бас Монгол цагтай л орсон. Одоо уг нь ингээл ямар ч PC-оор харсан CS тоглож дүүрэн тоглох. Тий. Уг нь CS тоглож байгаа асар их хүмүүс шүү дээ. Тэр энэ дотроос яг цойлоо гараад ирэх хүн одоо хүртэл харагдахгүй байна. Харагдахгүй л. Энэ яг юунд вэ? Тэгэл мэдхгүй нөгөө л авьяас тэгэл угаасаа энд тэр хүүхдүүд чинь тэгэл өдөр болгоно л гэртээ компьютер дээр өдөр болгон тоглож байгаа. Эсвэл тэгэл дуртай гараад PC ороод тоглож байгаа. Яг мань ичиг тэгэж одоо энэ Монголын академи энэ шиг ингэж академи баг гарч ирж л тэрийг мэдэх боломжтой л доо. Яагаад тэгэхээр нөгөө нэг академи хүүхдүүд ч ороод ирэн бут кампын амьдрал дасна бэлтгэл яаж хийх вэ? Энэ чи ингэж байгаа болохоор би ингэх ёстой юм байна те. Нэг тоглолчийн демо үзээд ингээд ингээ хөгжүүл дараагийн сайжрах хүүхдүүд гарч ирэх болохоос зүгээр нэг PC-ийн дараа Premiere дараа явж байгаа хүүхдийг бол угаасаа сайн мууг нь ялгаж чадахгүй байхгүй. Тэгээ бас одоогийн нөхцөлнөөс бүх юм бэлэн байгаа болохоор хүүхдүүдээс хит үлсгэлэн биш байгаа хэ. Хуучаа чи бүр үнэхээр хуучны яг үнтэй PC-ийн амьдрал үнэхээр зөлбөн шүү дээ. Яг үнэ тийм биз дээ. Зөв мэдих нэг нь мэднэ мэдхгүй бол хосгон гэдэг шиг. Бараг л гэр оронгүй хүүхдүүд чиг л амьдэрдэг байсан шүү дээ. Ер нь тийм амьдралаас гарч ирж байгаа тоглож гарч ирж байгаа хүмүүс угаасаа арай өөр гарч ирж байгаа л да. Тэгэхээр одоогийн хүүхдүүд ингэж хитрхи олон байгаа ч гэсэн гарч ирэхгүй байгаа шалтгаан
тийм юм болгонд бэлэн байгаа болохоор бас магадгүй те. Тийм л ах ер нь л. Тэгэл бусад төрөл одоо тэг бүр байхгүй шүү дээ. Dota байхгүй, PUBG байхгүй те. Ер нь л Тэгээ Dota-гаар харахад бас нэг Mercy-ний мэд. Тэгээ би уг нь Dota-гийнхныг уг нь те Eleven Lil те одоо хин бэдийн голны Sanctity ч юм уу ингээл те ингээл энэ хүмүүс ингээд яагаад ерөөсөө нийлээ явдгүй юм бол гэдэг ерөөс гайхаад Сайн нэг зүгээр ингээд үгүй одоо бол ингээ угаасаа зөндөө prime time ба их ер нь дундаа явж байгаа юу ингээд тогтмол амар бэлдээд явуулаас боломж байгаа. зүгээр анханасаа яагаад тэгж явж болоо гэдгийг би гайхаад байна. Монголчууд монгол хэлээрээ ярина ойлголцсон зүгээр ингээд нэг юм нэг нэгэндээ хайртай нэг нэгнээ хүндлээд цуг шаасан бол ингээл Eleven ихэд саяны өмнө хэдэн сар жилийн өмнө ингээл стрим хийдэг байх тоглолтыг бид нар үзээ сууж байгаа юм чи зүгээр стрим хийж байгаа шүү дээ зүгээр. Гэхдээ тэрийг үзээ суух туртай те. Жишээлбэл Sanctity-г наавь тоглохт нь ч юм уу ингээл үзэл Лилиг ямар нэгэн баг тоглохт нь зүгээр ингээл үзэл ингээл амар тааламжтай мэдрэмж авдаг. Яагаад энэ хүмүүс зүгээр хоорондоо нэгдээд ингээд амжилтын төлөө явж олоогүй юм бол гэдэгт би амар. Тэр бас минийх бас CS-ийнхний Dota-гийнхний бас нэг өрчнө нь жоохон өөр байгаа юм болоо гэж бодод шүү дээ. Одоо жишээлх ингээ CS-ийн ч амар ихтэй ингээл ах トゥ шиг ингээл нэг гэр бүл шиг гэдэг чинь Dota ч өөр наах бол нэг сүртэй бас тийм байгааг байхгүй жоохон талдаа ч юм уу. Тэгээд бас дээд үеийнхний бас нөлөөлөл байж ш магадгүй. Dota ч яг үнтэй дээд үед гэж баг байхгүй шүү дээ. Тийм байна тий. Байсан хүмүүс нь тэгч таалга болчихсон. Зөв хувь хүмүүс хоорондоо ойлголцсон шаахгүй бол угаасаа шаахгүй. Тэгвэл бид нар ч юм бол шууд нөгөө нэг одоо манай гавьяа тах нар тайвна ах тий. Цогаах, зийлэх. Million goats. Би яг хамгийн ойрхон байдаг нь бол одоо цогоо авах байна. 50 авах байна те. ACL болдоо байна ингээл. Би тийч чинь яг бүр ингээ тэр хэд чинь биднес зүгээр юм. Зүгээр маа гэж зүгээр биднес зүгээр заагаад өгч байгаа ч. Тэгээ бидээ хизээч тэгж орхиж хаяхгүй. Дүүнэр мөндөө хайрлал дагуулж явал те. Ингээдэг бидний чи баар мааранд орохдоо уртл цай чинь те. Өө юу. Би бол одоо нэг тэгээ явж ил дүүнэр хаяа орно лээ. Бацаа өдөр яах юм. Чи одоо бодлоо одоо чамд бидний дагуулаад ордог байсан байгаа ч заагаал. Энд тэндээс багуудаас ингээ за монголчуудтайгаа тоглосноос илүү цалин өнгө за ингээ яг хуу чи ингээ дотроо бод штэ за ингээ гой өндөр цалинтай шаач. Тэгжил нэг өдөр ингээл за маарах чаваа ингээл дууд штэ ингээл хэдүүлэр төмөнхө та нарыг дуудаал. Уухан ташуушаа ингээл том багууд руу орох штэ. Үнэхээр том багууд. За чи за юу гэх юм одоо жишээлбэл одоо цагийн за ликвидэд өргөцсөн байлаа гэж бодё. Чи нэг багт өргөцсөн байлаа. Үнэхээр өндөр цалинтай. Чи ингээл маарах та нарыг дуудаал гой ингээл уугаал заахын төв монголчуудаараа шаавчл хэдүүлээ одоохондоо ингэж байгаа ч гэсэн ирээдүйд хэдүүлээд олон юм байгаа штэ энэ төр гэл ярихад нэрэлгээл бодно штэ. Тэгвэл Dota чинь яг тийм юм байх нь бага байхгүй гэж бодож байна миний зүгээр. Тийм бас тийм юм нэрээ. Нэгтгэх юм. Мөнд явах юу хэр ингэж. За яг мөнд явах байна. Гэхдээ ер нь бол мөнд яхахын үгийг манайхаа сонсохгүй. Ер нь бол сонсдог. Тэр бас нэг. Тэгэхээр яг ингээд нөгөө нэг удирдаад аваад явчих юм толгой гэж байхгүй болохоор л тэгж байгаа. Ахнаас нь тийм бас нэг ах トゥ угийн бид чинь бол байх штэ. Юу саний ярддаг юм чинь бол инээдтэй болно штэ. Бас уулзал хоорондоо нэг бимээ ууцуугаал гоё юм яриад ирээд тухай талаар яриад ростер мастер яриад үнэхээр таалагдахгүй бүрэлдэхүүнтэй бол марах дүү шаахгүй те гоё бүрэлдэхүүнтэй за хин байд юм магадгүй ингээл гоё бүрэлдэхүүн хэлэх юм бэл юу тэр ликуд надад 20 сая өгнө 30 сая өгнө за марах би 30 сая төгрөгийн цалингаас ирлээ штэ одоо хэдүүлээ гоё цөм шаая гээл бид зүгээр ер нь бол таалж юм уу салангуй цаалаа тойрч сууж идээл тэгэл за гээл маргаашнаас нь шууд нэг баг болчихж яаж байгаа юм чи. Тэгээ Dota ч бас анханасаа тэднэр ч бас өндөр амжилт руу яваад ирэх юм бас жоохон нэг эгоны асуудал ч бас байгаа шүү дээ. Ер нь тэгэл тийм. Яг үнийг хэлэхэд Dota-гийнхний эхэлж байгаа зэг CS-ийнхний эхэлж байгаа зэгээс анх бол бас л өндөр ихсэн шүү дээ. Яг хаад өндөр ихсэн. Тэгэл хүмүүс байгаа л та тэгэл буруудаж байгаа. Гэтэ яг зуруучлаар нэг үг хэлэх зүгээр мяал байгаа байхгүй. Буруудаж болохгүй зөвчөлдөг тэгэл одоо нэг тийм мундаг авьяастай тийм хүмүүс ингээл би Dota мэдхгүй хараад ингээд огшоод ямар гоё юм бэ гэж яах тэр хүмүүс хоорондоо нэгдэхгүй гэдэг жишээл тэнэг баг. Ийм нэгдлээ жиж л угаасаа амжилт гарна шүү дээ. Тэгжил би бодож байна. Уучлаарай манай Dota-гийн хүмүүс үзчихвэл зүгээр миний бодож байгаа бодлоо л хэлж байгаа шүү. Одоо бас яг хөө тэгээд бас яг яа ихээр бас оройтсон чинь бас нэг сонирн байдал байна. Яг нэг хоёрын орн байдал та. Анханасаа явцсан бол чинь нөгөө нэг баг олоод ингээд нэг сар болсон хүмүүс өөр те 3 жил болсон хоёр хүнийг ингээд харьцуулах шал тэнэг.
Зүгээр юм жижигхэн юм дээр л тэр юм чинь шууд харагдаад мэдэгдэх болохоор зүгээр нэг би бол нэг баг болоод 5 хүн зүгээр 2 жил бүх амьдралаа зориулаад өстө нөгөө ажил амьдралаа ялгаад тэгтээ зориулаад явсан бол манай Монголын Dota бол юу TI маяг easy очих байсан л гэж бодож байна. За одоо ер нь шинэ гарч байгаа хүүхдүүдтэй та хоёр хөөсөө зөвлөө өгвөл яах вэ? CS тоглож байгаа хүүхдүүд тэр нь юу гэж. За тэгэл одоо чи хэлээд мань хэлэх үү? Одоо чи хэлээл. За ямар ч Зөвлөгөө чи зүгээр одоо яг үнийг хэлэхэд тэгэл амьдрал дээр гой хүн бай тэгэл сахилга баттай бай. Бити худлаа яар багийнхандаа итэг тэгээ эцэг их чинь нэг зөвшөөрдөг байл давуу тал болно. Тэгэл тоглож байгаа тоглоомд гол нь хайртай байгаарай. Хамгийн тэгэл чи энэ тоглоомыг тэгэл тоглоод мөнгө олоод аз жаргалтай амьдрна гэдэг чинь тэгэл мөрөөдөлчтэй хүн дуртай ямаа хийгээл байр машин аваад явна гэдэг чинь тэгэл хүн хамгийн өөрт ирсэн гоё хувь тавилангаар амьдарч байна л гэсэн. Тийм болохоор тэгэл сахилга баттай өдөр болгон амьдрал дээрээ байх хүн чинь тэгээ гоё хүн байгаарэ гэж хэлж үзлээ да. Тэгэл тоглоомоо сайн тоглол өдөр болгон сайжрах хичээ. Тэгэл ийм юмнууд байж ич та Чиний зөвс. өдөр болгон ямар ч нэг зүйлийг сурахыг л ер нь ирмэлцэж боддог шүү дээ. Одоо зүгээр хүмүүс ингээ бас ингээ боддог л хахлаа. Демо үзээлээ тэр хүний тоглогч ингээл тэр хүн шиг л ингээ тоглоод гэдэг. Тэнгүү зүгээр тэр хүний ингээ авахын аваад хахыг хаяад эсрэг тоглож байгаа багийнхаа одоо нэг те тоглогчноо ингээ хэрхэн яаж ингээ багтаг хамт коммент хийж ингэж эсрэг тоглох уу те. Тэрийг амар сайн бодох хэрэгтэй. Раунд эхлээд ер нь фриз тайм дээр л ямар жимээр явж байгаагаа өөрөө төсөөлөөд ерөнхий ингээ шалгах юм удаа ингээ яваа. За раундын дээр ингэж голод би ингээ явна гэдэг юм а бодчвол ингээ эн чинь бас өөрт нь ч амархгүй юм л. За ер нь механик төвшний үед яаж сайжрах вэ? тэгэл хот бод яг өмнгийг хэлэхэд те дит матч гэл байгаа одоо Азийн дит матч гэдэг зүйлийг ороо сайн буудаа сурч. Тэгэл хөдөлгөөн скил хийдэг одоо юу гэдэг KZ гэл байдаг байсан. Тим юмыг хөдлөө сур. Одоо манай Марах шиг гэдгээс мапн дээр ингээд цуг баг болоод тоглонгууд нэг юм күртэг өмс чинь даарнаа чаас өгш. Күртэг өмсчүүд ингээд хоосон map дээр ингээд яваад юм зүгээр ингээд Хөдөлгөөн бий. пиклж байгаа газараа ингээд пиклээл одоо жишээлбэл Mirage байлаа гэж бодоход ингээд хинч байхгүй штэ. Бүх freeze time бүгдийн 0 тайминг 60 болгож байгаа л ингээд одоо яаж тарилтмаар ба ингээд ойлгож байна. Явж байгаа газар болгоно шалгаал ингээд хөнгөө ингээд татаал гэдэг гэсэн. Тэгэл гих жишээний хүн өөрөө сайжрыг гэвэл тэгэл хүсэл зорилго чинь яг энэ тоглоомыг тоглоод яг би явж чаднаа гэж бодсон цагт л ер нь тэгэл цаанаасаа өөрөө гарч ирэх бах та. Зүгээр нэг авьяасгүй зүгээр л нэг юм уу та би нэг тоглоно гээл шууд ирээл хар компьютерээр цугаал тоглол тэгэл чи цагаа урж гинаа л гэсэн юм байна. За ер нь тэгээ сүүлийн асуултууд руу орё л доо. За ер нь яг Монголд яг e-спортыг цааш та яг юу гэж харж байна? Юу амар хөгжиж байгаа л гэж. Амар хөгжсөн. Одоо ингээ Монголцоос хойш ингээл амар их том компаниуд ч юм уу одоо ингээ ер нь e-спорт сонирхдаг болчихлоо шүү дээ. Энэ бол энэ хоолой ер нь тэгээ сонирхож байгаад яг орж ирж байна уу? Яг орж. Ер нь одоо ингээ сая нэг юу лээ? Ирэл илүү. Тэг ирэл багтаа болсон шүү дээ. Үгүй ирэл гинэ. Юу лээ? Ихтэл Мөн. Цэт хүрэг билүү? Тийм. Багтаа болсон хэлээсээ баг дэмжиж. Би бол ингээд мэдчлэн тэгэл зөндөө спонсор том одоо бизнес хийдэг эрхлэгч хүмүүс одоо ингээл орж эхлэх бахлагч бодож шүү дээ. Багтаа бол ингээл скол хөрөнгө оруулах ч юм уу тий. Одоо бас сая хэсэг бас Монголыг нөгөө сакс их юу болаа. Тэгнтэй адилхан бас бүүм ээж магадгүй. Өнөө өстэй мэдгүй. За нэгдүгээр мэдээж e-спорт тоглохын тулд багийн организашн байх хэрэгтэй. Тэр организашн байж энэ спорт маань хөгжинэ. Тэгээд манай e-спортыг уг нь дэмждэг event-дэг One Expert-ийн гадаад харилцааны хүмүүс ингээд өчнөө сая тэрбумаар нь уг нь дэмждэг байсан. Тэгээд тэрийн сая хуулиар хаагаа ичлаа. Тийм болохоор одоо мэдээж манай мөнхтэй баян ах нартай одоо компаниудын захирал юу гэдэг энэ тоглоомыг тоглох дуртай сонирхолтой ер нь амьдралаа болгоцсон хүмүүс өөрсдөө гоё спонсор хийгээд орж ирээд авьяастай хүмүүсийг авах юм бол мэдээж гоё хөгжинэ. Хэрвээ спонсоргүй те ингээ спонсор олдохгүй зүгээр нэг хэдэн хүмүүс PC тоглоод ингээд гүгээд ивэл хөгжихгүй. Тэгээд энэ тоглоом маань одоо ингээд хэдхэн тоглоом шүү Counter Strike, Dota. Тэгэл би бол ер нь e-спортоор явахыг хүсэж зорж байгаа амжилт гаргана гэж бодвол Counter Strike-ийг сонгоосоо гэж хүсэж байна. Тэгээд Dota, PUBG нөгөө хэд нь бол яг одоогийн байдлаар миний харж байгаа өнцгөөс бол ингээд арай жоохон өгцөн байгаа тоглоомнууд. Тэгээд
спонсор байгууллагууд арын албаны хүмүүс маш сайн байж ижлээ спорт хөгжих бах та. Тэгэл хэрвээ спорт хөгжөөл Монгол шиг дахиад олон залуучууд гарч ийл цаашлал явал тэгэл эдийн засаг ядаж нэг 20-30 хүний амьдрал сайхан амьдрал Монголын маань нэр улам тодоор дэлхийд мандах юм болоо. Тэгэл тийм л байна да. Тэгэл спонсор байгууллагууд л чухал бах таа. За тэгээ ер нь ингээд дуусахгүй гоё. Өөр ярих юм байна уу? Хэлмээр байгаа юм байна уу? Өөр ярьж хэлмээр байгаа юм байх те. Бүгдээрээ тэгэл гурлаас та бүгдийг л ярьлаа шүү дээ яг үндэ. Дараа тэгж яагаад бүр нэг зүгээр Яг санахгүй. биш юм уу гоё чөлөөт юм нэг ярьж. Зөө. Нэг үзээ та тий. Тийм тэгэл ямар ч гэсэн guys бүх юмаа гоё цензургүй, нуулгүй тэгэл бүгднгээр нь ярьлаа. Авахын аваад таяхын хаяараа тэгэл. Гिचлээ да одоо. За Бүх юмаа л нуухгүй л хэллээ шүү дээ. Тэгэл хитэн төгрөг яаж авдгийг хүртэл хэллээ. Таад маань гоё үзээрэй. Хүмүүс ч юм уу үзэж чадахгүй доор нь юм уу бистай тэр юм уу ингэжлээ гээл тийм юм л бити бичээрэй. Тэгэл бусдаарч бас ямар ч гэсэн тэгэл гоё подкастнда урьж оруулсанд маш их баярлалаа. Тэр гоё байлаа. бол баярлалаа. За тэгээ удахгүй ер нь бол мейжерт хамт Hungry явах гэж Major. бодож чинь тий та хоёр явбал би бас тэгэл Явна. дагаал явна л да яаж юм. Тэгэл хамт явал би бас ер нь бол e-спорт уус нэлийн сонирхолтой шүү дээ. Тэгэл энийг ч гэсэн ингээл өөрийнхөө сонирхлоор өөрийнхөө зарлаар ингээл хийж байгаа шүү дээ. Тэгээ ер нь бүх төрлийн ингээл тоглоомд явж CS-ийн яг гоё тэмцээнд явахыг амар хүсдэг байхгүй. Тэгвэл энэ жил Majors-аас Hungry Major. Тэгэл одоо хамт явахыг бол хүсэж байна. Окей. За тэгвэл тэгэл Hungry Major-лоо явахаар сайхан өрөөгөл подкастд. Өнгөр подкастаа ярьдаг. Нэр нь тэгээд хийлтэй болчвол за тэгээд өнөөдрийн дугаарыг үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяртай. За bye guys. Cool-слаа. За ингэж дуусгачих хөө. За амар шаалж гуруулаа бүр цөм шаалаа. Юу вэ? Өөрийн хүссэн CS тоглоомын скинэ exchange болон апгрейд хийн keydrop-оос аваарай. Мөн Vivid промо кодыг ашиглан цэнэглэл бүртээ 10% хөнгөлөлт авч манайхаас зохиож буй giveaway-д оролцож скин эзэн болоорой. Keydrop хамгийн хурдан орлого зарлага, хамгийн бага спрейд, хамгийн хурдан арилжааны гүйцэтгэл, хамгийн их арилжааны сонголттой, Азийн хамгийн найдвартай, даатгалтай Forex broker ModFX. Plus Mongolia. Million Goats.